1 3 2 1 3 2 1 Яа, за сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Ард уулзаагүй. Яа, нэр яг нэг ингэж нэвтрүүлгээр уулзаагүй ямар амар удчихвэ те. Тэглээ. Бүр бишүүрхэж яг юу ярих хэвээр яаж эхлэлдэг гэсэн нь мартаж зарсан. Та нараас жоохон бишүүрхэд шүү дээ. За нэг нэр ойрт нэвтрүүлэг маань гараагүй бас зөндөө удаа хэлээ те. Тэглээ. Зөндөө хэлээ та нар. Манай төгчр сайн сайхан юу те? За та хэд нь сайн уу? За юуны өмнө хэдүүлээ зочин хөтлөгч хөтлөгч танилцуулах. Танилцуулъя. Манай ах өөрийгөө эхлээд танилцуулъя. За тийм. Сайн байцгаана уу? Намайг Отгонбаатарын Имүүжин гэдэг. Би 19 настай. Соёл урлагийн их сургуулийн хөгжим театрын жүжигчний ангийн 2 дугаар курсын аялагч. Ямар хөөргий. За хэн багшаа анги вэ? Амгланбаатар. За замгаах анги юм шүү дээ тий. За ингээд өнөөдрийн мэнд битүүртээ амжилт хүсье хүрхнэ. Чи чам үзүүлээд гураадаг. Хамт хөтлөг охин байна. Одоо 20 дугаар соёл урлагийн сургуулийн хөгжимч драмын ангийн одоо Имүүжин байна хамт хөтлөх байгаа. Тэгээд ер нь бол манай зөвлөлийн мал хүн бүхэн мэдж байгаа хаа терминал тэгээд манайх Generation Cafe нэртэй. Тэгээд 3 үеийн төлөөлөл байгаа. Тэгээд манай 2000-ад оны төлөөлөл Имүүжингийн одоогийн зочин хөтлөгчөөр. За манай 90-ад оны төлөөлөл 90-ад он гэнг. За би 1980-ад оны 1980-ад 1900 орсон байгаа шүү. За ингээд өнөөдрийн сэдв байгаа лээ. Шууд сэдврээс ахмаа. Би гоё ойр зүрийн санаач жоохон юм ярьд юм уу? Тийм өнөөдрийн сэдвээ ерөнхийдөө хэлчихье. Тэгж байгаа тэгээд явъя тхөө. За тэгээ. За өнөөдрийн сэдвээр өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ гэдэг сэдвтэй байгаа шүү. Гоо сайхны талаар, үсний талаар ярилцах нэ тэ цөмөрөө гоо сэдв байна. Миний сэдв байна. Дандаа энэ сэдвээр би ярьдаг яваад. За ойрд шинэ оны 25 онд л би тантай уулзсан. 25 оноос хойш юу олов? Жил уулзаагүй шүү дээ. Жил уулзаагүй. Жилийн хугацаанд юу болсон? Сайн сайхнаасаа одоо ихч минь хуваалцаж эхлэн дээ. За миний хувьд одоо юуны юм үзэгчтэй нэр шинэ оны мэндийг хүргье. Тэгээд 2025 он бол бас сайхан жил байлаа. Тэгтээ алтаатай оноотой амьдралын гэдэг шиг. Сайхан алтаа оноотой тэгээд сайхан их тийм ухаарал хайрлсан, урамшуулал хайрлсан тийм сайхан жил байлаа. Тэгэхэд 2026 он маань гараад бас их сайхан биш дээ одоо яг л. Одоо удахгүй төрсөн өдөр мань болох чинь. Тийм шүү дээ. Өнөр хэдэн сар төрсөн бэ? 2006 оны 2 сарын 26. 2 сарын 26. Аха. Тийм ямар хумиг биш орд хумиг биш юм байна. Загас юм байна. Загсруугаар тэгвэл чи биш юм байна. Манай цацралчаа 2 сарын 7-ны өдөр төрсөн шүү дээ. 2 сарын 7. Тэр хоёул хумхч дээ. Манай Имүүжингийн хувьд 2025 он хэр өнгөрөв? Тий. Ерөнхий бол нөгөө хичээлгээд анх удаага нэг амар ачаалалтай байж утсан юм жил. Нөгөө сургуулийн амир их ачаалалтай. Аль аймаг вэ? Баян онгор. Баян онгор аймгийн төвдөр. Агуу Баян онгор аймгийн Баян цагаан сум байх. Гэхдээ төвдөрөө сурдаг байсан. 10 дугаар ингээд төгсөөд шууд оюут төлсөн үү? Жижиг ч юм уу юу? 12 дугаар ингээд төгсөө. Тий 12 дугаар. Яа 10 дугаар гэдэг өөрөө юм гарч байгаа юм да манайхаа. Сонсож авсан уу? Ой хоорондоо ялгаа. Эндээс л ихсэн. 12-оо төгсөө шууд. Чи яа дөрөн жүжигчин болох хүсэл мөрөөдөл чинь дэлгэрэлж яа. Би хүн бол бага ахтай ерөөсөө жүжигчин биш. Ингээд амар олон мэрэгчлээ болох хүсдэгсэн бохгүй юу. Тэгээд хүүхдийн бодлоор бол яг ингээ 20 эдэн мэрэгчлээ болчих юм шиг санагдаад. Тэгсэн чинь нэг өдөр ингээд туртай кино гарч ирсэн чинь тэрэн дээр химлээд нэг жүжигчин ингээд тогоочулж гарч ирээд тэгснэ өөр кинон дээр ингээд цагдаа тэг ингээд дүр өөрчлөгдөөд нэг зүйл хөгшин ч юм болоод нэг зүйл хүүхч болоод ингэсэн болохоор надад амин нэг амьдралаар амьдрах амир уйдгартай юм шиг санагдаад арай өөр дүр болгоноороо амьдраад тэгээд би одоо 10 настай байсан ч гэсэн 50 настай хүний дүр тоглож болно 50 настай байсан ч гэсэн 10 настай хүний дүр тоглож болохоор ингээд надад айгүй сонирхолтой санагдаад тэгж үжигч юм болохоор шийдсэн. Тэрнээс үлвэл ер нь бол урлагийн авьяас одоо удам залгсан удам дамжсан авьяас өдр бол байхгүй зүгээр. Бага юу? За. Манай юу хөгжимчин байсан хөгжмийн зохиолч байсан. Оо за хин бэ? Сумдаа юу аймагтаа л танигдах баг. Юу Зөндөө Отгонбаатар гээд ямар дуу байна одоо олонний танил хүмүүсийн олонний танил гэхээр одоо аймагтаа сайн дуулагддаг зүүж жаргаасаар гэдэг байгаа. Ер нь өөрөө бол ерөөсөө тийм юу урлагийн сургууль төгсөөгүй. Тэгээд сонсголоороо хөгжмөд арсаргаад
Оо ямар мундаг. Тэгвэл байгалийн яг яасан юм тий. Тэгээд ерөнхий бол би ч гэсэн аав дураагаад ер нь хөгжим тоглоно. Дуулдаг. Дундаас. Тэгж байгаа дуулуулнаа. Хамтдад болнаа. Хоёр одоо урлагийн хүний хажууд одоо урлагийн бус би. Чиж бараг урлагийн үе шүү дээ. Чиж бараг л чамд ер нь юу яана нөгөө Яах юм одоо тэргүүний юуны арт түмний гавьяа гэдэг шиг шхөө. арт түмний сожиг тэргүү авч өгнө дүүдээ. Тэгэж. Манай ер нь зацралч бараг л урлагийн үнтэй. Үгүй ингэдэг юм. Би яг бизнесийн дундаа бол урлагийнх заяа. Урлагийнх дундаа би яг бизнесийн ажилчаа ингээл хүн байдаг. Ажилчаан. За гоё бас эхэлж дээ тий гоё байна. Тэгэл зөндөө олон гоё амжилтыг хүсье тий. Засал юу юм? Би юу яла 25 оноо хаагаагүй байгаа. Тааж амжааг байна гэж. Тааж амжааг байж. Би ингэж бодлоо л доо. 20 одоо 1 сар чинь 13 дахь сар болоод өмнөх сарынхаа ингээд дутуу хөхтөө юмыг цэвэрлэх хаах юм байдгийм байна. Тийм ч болохоор монголчуудтэй ингээд арганд нөгөө бэлгийн тоол гэдэг шиг ингээд цагаан сар боллоо шинэ тоол эхэллээ гэж явдаг нь бас учиртай гэж. Тэгээ би яг ингээд хурал болгон дээр ингээд дараа жил цөмөр ингэхүү. Юу вэ дараа жил гэж чи аль ч 26 онлог орсон байгаа сте гингүүл морь жилдээ. Яг тийм л яг нөгөө дутуу байсан ажлууд амар их байгаа даа. Тэгээд одоо шинэ оны гүйцэтгэл төлөвлөгөө мөлгөө тэр төлөвлөгөөний нөгөө гүйцэтгэлийн ажил гэл их олон юм байгаа л тэрийг тэгээ нухалцсаар байгаа л дуусчин да. Ер нь нийтээр 25 он харах юм бол маш их уйлсан, маш их ганцаарцсан өөрөөтөө тулсан, эморсон, өөрийнхөө эготойгоо тулсан. Яг л өөрлөгөө л өндөлсөн жил байлаа. Тэгээд яг л могоо шиг надад хэрэггүй бүхнүүдийг явуулаад тэгээд ингээд өөрийгөө цэвэрлсэн гоё жил байлаа л гэж дүнж. Бас гоё юм шүү тий. Гэтэ ер нь нөгөө нэг уулзах хэвээр хүмүүстэй нь уулзаж, учрах хэвээр хүмүүстэй нь учирч тэгээд явуулах хэвээр хүмүүсийг явуулаад. Би ч өстө нөгөө баг нөгөө таргуу гэдэг шиг тун. Сэлмээ гаргаж ирээд зассан юм шиг. Сэлмээ гаргаж ирж байгаа л үгдэн сайхан ингээд одоо стен дээр нөгөө алдах юмгүй хүний жаргал гэдэг шиг. Айгуу гоё хөнгөрцөн байна тий. Тийм бас тий. Бас гоё манай засралчин бас ингээд нөгөө нэг өөртөөгөө ажиллах тий тоо нэг ээждээ тэр сюрприз барих гэл ингээд инстагийн би дагдаг юм л да. Тэнгүүд чим амар хөөрхөн юмнууд бас байгаа да. Тийм челленж тэгэж ингэж хийлээ мэлээ гэл тий бас айгуу гоё өөртөө ер нь бас гоё. Би бол зүгээр засралыг нэг талаас бодоход нөгөө ганц бай байгаа тохиолдолд төр яг иймэрхүү гоё юмнуудыг туршиж үзэх чинь айгүй зүг байгаа байхгүй юу? Айгүй гоё. Би бүр чамаг бүр вау зүг. Үгүй яг нөгөө байхгүй байгаа юм гэдэг шиг. Манай нэр юмч юм байна. Найз залуутай юу? Байхгүй. Одоогоороо байхгүй байна уу? Ер нь л байгаагүй. Байгаагүй тийм үү? Тийм. Жүжигчин мэрэгжил ямар байна? 20 дугаар курс орсон ер нь ямар байна? Хэцүү байна уу? Шантрахаар үе байна уу? Үгүй шантранч гэхгүй нүү ядарсан нэг цаг нарг болохоор тэгээд зарим хүмүүс бол итгэхгүй яг нэг оройдлоо гэдгээр худлаа яриад байгаа юм ч гэж худлаа яриад юу тоглоод яваад худлаа яриад яваад байна гэдэг. Тийм тэрнээс л бол яг дуртай юм хийж байгаа болохоор амар тийм ядарч байгаа ч гэсэн ядралтын хүртэл тийм айгу жаргалтай гэх юм уу андтай. Одоо тэгтээ ер нь дурлалдаж орсон уу зүгээр л ер нь тэгэл яагаад ч юм болмоор өө эн чин жүжигчин чи угаасаа эмчч болчих юм бай цагдаач болчих юм тоогооч болчих юм гоё юм байна гэд түрүү ярьсан шүү дээ тий. Тэгэл орцсон уу ер нь багасаа зүгээр ингээд амар урлагийн мэдрэмж амар өндөртэй байсан уу гэсэн. Айгу өндөртэй л байсан гэд нөгөө амфанда том манай гэртийн том санал гэдэг усхгүй тэр том саналаа тавьчаад гэд бүр аав чирэг унтуулахгүй суулгаж ал. За одоо би ингээд тоглолтоо эхлэх чинь аа гэл нэг дуучин болоод нэг жүжигчин болж гарч ирэл. Тэгэд өөрөө айгу сонирхолтойсэн. Тэгэд 10 жилдээ бас ангийнхаа хүмүүсийн урлагийн үйлчлэгийн өөрөө базаал. Бас ингээд өвчтгсэн болохоор. Бас мундаг байна. Багтаа бол ерөөсөө орж байгаагүй. Урлагийн тэмцээн дэр нь багтаа орж ирсэн үү? Ерөөсөө орж байгаагүй. Энэ огт орохгүй яжгаад тэгээд сая 12-оо төгсөхдөө нэг аймагт нэг страдууны тэмцээн болоод тэрэнд ороод тэгээл дуулдаг гэдгийг мэдээд. Зэнс дуулдаг гэдгийг ч нэг сайн. Жохон бахад ингээл би солонгос хэлний ангид сурдгаа гингүүт за солонгосоор яриад үзэлч гэдэг шиг дуулд юм дуулаад үзэлч. Одоо нөгөө ингээд би хүүхд мөхтөгдөг байхгүй жохон бахад дөнгөж нөгөө англи хэл мэлтэй нэг элит ингээд интернэшнл сургуульд яваал гэж нэг дугаар ингээд ороод аваа нэг өмнөөсөө юу хаймаа гэдэг юмтэй болчих. Одоо яриад гадаад хөө чи миний өхөө яриад байгаа хүүхдээ бахарах гэдэг юм уу? Тин чи тэр нь бага насны бас тараамаа өгцөн лээ хүүхдээ. Бүр ялангуяа цагаан сар заяа. За одоо миний охин яар тэр
хоёр ихч чинь солонгос хэл мэдэн тийш очоо яар. Тэнгүүт ингээд нөгөө манай нөхрийн бас найз нь нөгөө Оросд айгүй олон саржил биш Оросд сургууль төгсөн байхгүй юу. Тэнгүүт манай хүү чи Орос сургуульд явдаг байхгүй чинь за агаатайгаа яриадах та гэл хүүхдээ бахарах гээд байгаа мó тий яг тийм үе байсан. Тэр бол их дэми юм байл шүү манайхаа. Тий одоо шинэ үеийн аав ээж нар тэрний завлан ойлгоо бэлдсэн бах уу? Бэлдсэн бах уу тий. Бидний үед бол яг та энэ чинь бидний хувьд амар шин содоо шүү дээ өөрсдөө хилгэн хүмүүс чинь тий нэг бид нар чинь яг нэг юм орчин үеийн нэг хэл сурах гээд байгаа ч юм шиг сурахгүй ч юм шиг юм жижигхэн богино хугацаанд нэг хэлийг нэг халтгаа ороод гарч ирсэн. Одоо эдгээр чинь бол төгс англи хэл төгс одоо хэлүүд хятад хэл орос хэлийг чинь төгсөөр нь сурч штэ багаас нь одоо тий бүх хичээлүүд нь явж байгаа юм чинь. Тэнгүүт тэр л их гоё яадаг байсан юм шиг. За яриадах та миний хөө. Айгуу тэнэг одоо бодоод хаж байгаа. Жаахан тийм ичээд. Эсвэл ингээд бид нар ингээд гэр бүлээр юм яриад ингээд сууж байгаа. Ээж та гэдэг ус тэр ч тас амар тараамаа өгсөн шүү гэдэг. Нэрэл тараамаа өгсөн бэл шүү хүмүүстэй бодсон чинь бааларсан юм. За одоо хэдлийн ингээд зав. Цаг үе мэдээгээ бэлдсэн үү та? Одоо чи би энэ бэлдэж амжаагүй байна яана. За ингээд зав. Цаг үе мэдээ бэлдэж амжсан. Өнөөдрийн он сурлагтнаар манай эможин хэсэгт тийм за бэлдсэн одоо шууд яриад сэдвээ хэлээ тэгээ ингээл миний дэд болохоор нөгөө манай үеийнхэн гэх юм уу одоо айгүй солонгос дуунууд их сонсдог гэсэн баг. Тэгээд BTS-ийн нөгөө нэг гişүүд нь цэрэгж яваад нэлээд хэсэг хугацааны дараа 4 жилийн тасалсныхаа дараа одоо нөгөө хамтлагийнхаа одоо иргэн нэрэлтийг албан ёсоор зарласан. Тэгээд 2000 шинэ цомог болохоор 2026 оны 3 дугаар сарын 20-нд одоо цацхаар босон мэдээллээр одоо зарласан байгаа. Oh, smooth like butter. Тэгээд дэлхийг тойрсон аялалд нь дэлхийг тойрсон тоглолтын аяллаа зарлчихсан байгаа. 2026 оноос 27 оны хооронд 27 тоглолт хийнэ. BTS чинь зөвхөн нөгөө нэг солонгосын K-pop culture солонгостой олон танигдахаас гадна бүр олон улсын хэмжээнд globally маш алдартай болсон солонгос одоо эрэгтэй хамтлагуудын нэг баггүй. Тэгэхээр ихэнх нь цэрэгт явсан байсан буцаж ирээд нэгдээд гоё юм хийж байгаа юм байна. Very nice. За үүний дээр би мэдээ талцлаа. Одоо нэг юм мэдээ. Би нэг Facebook ухаж явж байхдаа болсон байхгүй юу? Та минь яаж зүгээр яа таныг хүүтэй агаараар явж байгаад ороод ирчихсэн. Би сая наашаага Шангрилагаас төвжрээд агаар наашаа гүйсэн. Манай хчлээстэй амар урдан гүдэн штэ. Та нар мэдгүй. 46 гэж байгаад энд сая 56 биш ээ. 55 гэж бодож байна. Янз. Ийм л байна. За би мэдээ талцуулж. Ингэсэн гинэ. Ганц бие хүмүүс амьд гэдгээ мэдэгддэг тийм аппликейшн гарсан гинэ хэвтдэд. Яагаад вэ гэхээр ингээд одоо ер нь нийгэм цаг үе ингээд хөгжихийн хэрэгээр технологи хөгжөөд тэг хүмүүс гэр бүл болтно хойшлоод байгаа гэж яриалсан шүү дээ. Тэг хүүхдтэй болох нь хойшлцсан. Японд ганцаараа амьдардаг бүр соёл дэлгэрсэн. Тэгэнгүүт энэ нөгөө ганц бие хүмүүс чинь хүй хай гэх хүн байхгүй. Амьд байгаа мэдэгдэхгүй нэг бүр ингээд ганцаардлын туйлаар орчоод ташгүй. Тэнгүүд тэр аппликейшн руу ороод 20 хоногт нэг удаа ороод би амьд байгаа шүү гэд амьд байгаа баатна ингээд ардын гинэ. Тэгээ тэр нь ингээд нэг ингээд бастай нэг юм. Чи ганцаараа биш шүү гэдэг бас нэг юм мэдрэмж авдаг юм шиг байна. Тэгээ зарим мэдээний хэсгээс нь бас уншаад өгчт юм уу гэж бодоод байна. Чи өгчгсөн үү хэмээх ганц бие хүмүүс зориулсан бараан нэртэй шинэ програм сүүлийн үед хятадд ихээхэн нэрд гараад байна. Хятад хэлээр за би буруу уншиж магадгүй сэлэмэ гэх энэ ап нь маш энгийн өдөрт нэг удаа нэвтэрч том товч дээр дараад амьд гэдгээ бусдаа мэдэгдэнэ. Хэрэв мэдэгдэхгүй бол таны ноцтой үед харилцаагаар бүртгүүлсэн хаягуудтай холбогдож танд ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй талаар мэдэгдэх юм аа. Энэ програм өнгөрсөн жилийн 5 дугаар сард гарсан ч сүүлийн хэдэн 7 хоногийн турш хүмүүст маш их татаж явж эхэлсэн. Ялангуяа ганц бие залууст маш их таалагдчихэ. Удалгүй Хятадд хамгийн их татагдсан төлбөртэй аппликейшн болсон байна. Тэмсэн хэлсэн юм байна. Гэхдээ нэг 2010 онд те ингээл хинч би энд амьд гэдгээ зарладаг аппликейшн нээчлээ гэх юм бол энэ бүр амар тэнэг сонсогдсон шүү дээ. Тэгсэн чинь одоо бол ингээд залуучууд бүр ингээд хамгийн их татаа авалттай аппликейшн болцсон жах шиг. Одоо угаасаа нөгөө дэлхийн нийтээрээ одоо Япон тэгээ дээрэс нь Солонгост ч угаасаа ганц бие хүмүүс маш их амьдардаг болсон. Тэгээ нохоод хийжээгээд те. Тэгээ нөгөө нэг бусаанд ч хүртэл хүмүүсийг яах юм бол 20 сая вон төрөлт нэмэх юм бол өгнө гэсэн байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр чи эн чинь бас нөгөө дэлхийн ертөнц бас нөгөө хүн ам төрөлт багасл явагдаад байна гэдэг ч юм бол яг үнэн л байна л да. Би одоо миний мэдээ. Ер нь гэхдээ яг ийм байна. Яг
Generation-ийг мэдээ бэлдсэн байна. Мэдээний сонголт төрч харагдаад байгаа. Одоо ингэж яг тэнд ингээд K-pop, M-pop, hop, mop ч шиг тийм. Би тэгсэн чи ганц би одоо юу гэсэн гэж хэлж байна. Би одоо ингэж наснаа тэр Америк нэгдсэн улс цагаачлалын визний хоригтой 75 улс Монгол улс магтчихъя гэж байгаа юм. Яасан гинэ? Америк нэгдсэн улс цагаачлалын визний хориотой 75 улсад Монгол улс багтсан байна. Цаачлах болох юм тий. Цагаачлал Монгол улсыг хориод тавьсан байна. Ингэж нэ Трамп ч одоо гарч ирээд нэр алчин дөө. Трампын засгийн газар нийт 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохгүй үйл явцыг тодорхой хугацаагаар зогсоолоо. 21 дугаар сарын 21-нд эхлэн хэрэгжих бөгөөд Африк, Ази, Латин Америк, Ойрт орн, Зүүн Европ гэх дэлхийн өнцөг булган бүрээс улсууд орнод багтжээ. Тэдгээр 75 улсын иргэдийг Америкийн нэгдсэн улсууд төрийн халамж, тусламжт найдах магадaltaй гэж албаныхан үзэж байгаа юм байна. Хориг хамагдахгүй зарим онцгой тохиолдол ер нь тий. Гуйлах байх гээд байна. Тий, ер нь одоо гуйлгууж амьдарч байгаа шүү дээ ихэнх нь. Гээ гуйлгууж амьдарч байгаа ч байна. Үгүй шүү дээ. Манайхан чи яг манайхан бол ажиллаж байгаа. Гадагшаа очихороо амар чам бай шүү. Амар чам бай. Юу харж ан тэр цэвэрлэгээ одоо нөгөө миса юу гэдэг бүр мундаг гэдэг шүү дээ. Нөгөө яг нөгөө төрөөс өгж байгаа халамжийг л нөгөө айгүй хүнгүй авах гээд юм байна л да. Тэрэн дээр л хориг тавиад байгаа хөө. Одоо чинь тэгээд төрөлт мөрлөлтөн дээр чи хүртэл нөгөө ганц бие юм бэ гэл ингээл эдэн зуун саяар нь төрөхөд тэрийг халамж авдаг. Тэрсний дараа тэр чинь хүүхдэр памперс тэр хүнснүүд нь бүр хитэн сараар нь тэгж өнгөө өгдөг. Тийм халамжийг л яриад ах шиг байна л да. Тэгэд хоригт хамагдахгүй зарим онцгой тохиолдол би хэрвээ тухайн хүн давхар иргэншилтэй нөгөө хоёр дахь иргэншил нь хоригт багтаагүй бол шин жирам тэр хүнд хамаарахгүй гэж. Эсвэл тухайн хүний Америк нэгдсэн улсад ирж буй шалтгаан Америк нэгдүгээрт үндэсний ашиг сонирхол бийж байгаа гэдгийг батлаж чадвал хоригт хамрагдахгүй гэж. Хориг зарлагтгаас өмнө аль нэг улсын иргэн виз авсан бөгөөд түүнийг хэвлэж гаргаагүй байсан бол консулын ажилтан тухайн визийг хүчингүй болгоо. Вау. Бүр тийм амар шүү дээ. 75 улсын жагсаалтыг доор бүрэн ихээр нь танилцуулъя гэсэн байна. Яа, за энэ бол ингээ Монгол бол багтцсан байна да. Тэгэл ер нь тэгээд нөгөө Монгол улсын эдийн засагтай шууд хамааралтай л байна тий. За тэгэхээр одоо нэрээ улс орнд нэр хэцүү болчтой тэгээд Америктэй яг явах нь л зүгээр баг л да. Зөвхөн тэр цагаачлал буюу тэ очиж амьдрах. Одоо ч нөгөө ногоон тэр юм болж байгаа. Тэнгүүтээ нөгөө манайхын чинь шууд очичтэй штэ. Очингуудаа тэндээсээ шууд нөгөө амьдрах эрх хүсдэг. Тэгээд нэг хэсэг чинь нэг 90-ад он 2000-ад оны их үеэр нөгөө улс төрийн оргинол Америк хүсч очдог байсан юм байна л да. Тэр нь одоо яасан бэ гэхээр улс оронд би одоо ингээд амьдрах боломжгүй болчлоо. Энэ улс орн намайг одоо маш гадуурхаж сони хэлээр ингэж бичиж гин гэж хүмүүс улс төрийн орнол маш их хүсдэг очдог байсан юм бэ. Одоо ер нь бол яг уу Америк улс жоохон цэвэршил рүүгээ л явж байгаа юм байна л гэж харж байна. Одоо юу ч болоод байна тий. Нэг өдөр сэрхэд нэг том мэдээ гарсан. Нэг өдөр сэрхэд тэрний байлдаан болоо визүлийг иглээ гэлээ. За тиймэрхүү сэдвтэй байлаа. За. Насны онцлогоор л мэдээ сонирхдаг юм байна. За тэгээ сайхан ойрын хугацаанд Эмүүч танаас сургууль солиор юу вэ? Манай сургуулаар ямар ч гэсэн бүх шалгалтуудаа өгөөд дуусчихсан. Тэгээд багш нар л ажилтаа байгаа бох. Тэрнээс бол бус нь бол одоо хичээл нь 26-нд орно тийм үү? 26-нд орно. Ерөнхийн нөгөө нэг техникийн багш юм байна. Болор Эрдэнэ. Болор Эрдэнэ. Тийм. За одоо мэдгүй юм голтой ярихгүй шүү. Мэдгүй юм голтой ярихгүй шүү. Хамгийн чухал багш бичиж байгаа. Мань 2 групп хуваацсан байгаа. Нөгөө группт орж байгаа. Нацагтай багш. Бас нацагтай багш шүү тийм. Орж байгаа курс тийм. GC зоодлаасан. Хичээл заагаад унах үү те. За мэдөө. За багшгаа дагаад хэлээрээ. Бүгдээ түргийн хэлхий хамтдаа хэлцгээе. Даг. Түргийн хоёрт одоо ер нь хөдөлгөгч түргэн хэлвэл хэлээ. Нэрийг хэлэх үү? Яна би амар түргэн би жоох бүлчиргэлтгөр алтрахад. Йоо миний анаа ганзаа. Манай ани 1000 мөг гэхгүй бол өөр ямар ханы 1000 мөг гэх юм бэ? Зүг байна. За түргийн хэлэг байгаа юу? Хойд хонгорын нуруунд 20 жаргал голдоо 20 жив хонгорлог азрагтай
За ингээл нэг юмрхүү байсан. Голтөр хонхор гур газрыг голтөр хонхор гур газар биш гээд өөр ямар янзыг голтөр хонхор гур газрыг голтөр хонхор гур газар гэх юм бэ. Энийг амны хайрцагтай хэлэх хэрэгтэй. Би сая зүр. Гэхдээ энийг бас нэг амьсгаанд багтаж хэлэх хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэгэл янз бүрээр мэдгүй би бол урлаг морлагийн хүн биш л дээ. Гэтэ манай ээж ингэж юу яадаг шүү дээ. Нэг заавал нэг иймэрхүү юм чэжлүүлж мэжлүүлээл, шүлэг чэжлүүлээл нэг тиймэрхүү байсан. За мэдгүй. Тийм баг. Зөвхөн мэрэгжил гэлтгүй ер нь хүүхдийн бас нэг хэл амны хөгжлийг сайжруулдаг гэж магадгүй. Тийм шүү дээ. Одоо ингээд бид нар чинь нөгөө нэг жоохон та нар дээр тэгж нөгөө жоохон юм хэлгий дүлгий хилтерхэр жоохон юм өмц хүүхдүүдэд юм багш нар ингээд хоёр талдаа шагаа цуулгачдаг байхгүй хийчих жоохон. Тэгж чад хоёр шагаа гүлхүүлээл дандаа явж идэг. Одоо нэг сүүлийн үед ер нь жоохон хэл ярианы одоо нэг юм хөгжлийн хувьд одоо нэг айгүйх юу тийм төлтрөө хэлтэй хүмүүс их гараад байна. Яагаад гэсэн чинь хуучин цагт бид нар чинь нөгөө юм ааруулуудыг ингэж иддэг байсан. Махыг хүртэл ингэж ажилтдаг байсан. Одоо бүх юм ингэж боловсронгуй болцсон. Махыг бид нар ингэж зулгааж ингэж иддэг байсан тий. Тэрнийхээ хэрээр бидний чинь ирүүний чи хөгжил одоо сүүлийн үеийн хүүхдүүдийн ирүүний хөгжил байхаа болсон байхгүй. Энэ юунаас шалтгаалж байгаа хэрэг хатуу юм итгэ байлцсан. Махыг зажилж идгээ байцсан. Бүх юм дандаа боловсронгуй машинддаг магцаа. Тэгэл нэг бол ялц чанагчин дотор хийж мэгээл энэ бол өөрөө асар буруу байгаа байхгүй. Тийм учраас энэ хүүхдүүдийн ирүүний хөгжил нь явагдахгүй байгаа. Учраас энэ хүүхдүүд ингээ доотхоо яриулж чадахгүй ингээ тэгээд бид тэгсэн байхгүй тэгээд ингэсэн байхгүй тэгээд ингэж ярьдаг болсон. Тэгээд юу хэлээ шүү дээ. Энэ бол ерөөсөө бас нэг тренд үссэн юм шиг санагдсан шүү дээ. Зөвхөн нэг албаар нэг ингэж ярьж мэрдэг тийм жоох айлгуу тийм тэр бас трендээ даахын тэгтээ зарим тохиолдолд яг нэг тийм бас нэг хэлний юм бэрхшээлүүд байгаа байхгүй. Яг бол энэ доотлийнхоо энийг бид нар ингэж одоо ингэ та нар ингэ одоо зүгээр ингэж жаад одоо тасал хийлдэ тасалж байгаа. Ингээд зуудаа одоо зүгээр ингээд бүр ингээд шууд ингээд хүн ингээд зуудан шүү дээ. Тэгэд энийг ингээд зууж чадахгүй байгаа байхгүй зарим хүмүүс. Тэгэд энэ хоёрын чи хоорондох эн чинь ингээд ажиллахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ эрүүг яаж хийж байгаад байнга ингээд хөдөлгөөж ингээд ам ярины дасгал хийх хэрэгтэй. Нүрний яагаа байдаг. Чиний хувьд болохоор бас зуулттай амар зуулттай яригдчих шүү дээ. Одоо жүжигшүүн хүн болох бол текст явахад ингээд аим текст чинь одоо айгуу сайрна. Дотоод гадаад мэдээ ерөнөж буй мэдээ онцлог авдлаас хөтлөгч нар байна нэг гэл ингэж ярахад гайл ингээд ингүүл тэгээд кинон дээр ч хүртэл эн чинь амар орж ирдэг байхгүй. Одоо ингээд хүмүүс кинон дээр бид нар ингээд хайрцангууд ингээд би харин чамаа тэгж болсон байхгүй да. Гэл ингээд доошоо сүүлийнхээ үгэж ажиллаад алга болгоод дуусчихдаг. Эн чинь өөрөө нөгөө бас нөгөө нэг амьсгаа байна, амьсгаа урилж чадахгүй одоо хэл ярианы зөвшөөрөл гэл ингээл ийм юмнуудаар явагддаг. Тэгэхээр манай бас үзэгчид минь хүүхдүүдэд аль болох ингээд нэг юм ингээд нөгөө тасгалуудыг уруул хэлбэрийн тасгалуудыг байнга хэлгэж байгаарэ. Сүүлийн үеийн хүүхдүүд минь болохоор нэг тагнааны нэг энэ шүү дээ. Эн чинь одоо нөгөө богинохон байгаад байгаа болохоор хэл ингээ гарахаар энэ богинохон байгаа учраас хэл урагшаа гарч ирэхгүй байгаа учраас их ба таныг юм ярьж байхад нь хажууд би шууд оршиж үзээд байсан да. Тэгэхээр эн чинь гарч ирэхгүй байгаа учраас хэл урагшаа гарч ирэхгүй байгаа учраас энэ нөгөө өөрөө хэл ярианы бэрхшээл бас байгаад байгаа байхгүй. Энэ тагнаа одоо энэ тагнаа хэлний энэ мэн эдэр чинь бүгд ингээд юм байх хэвээр. Тэрийг гаргаж ирэхэд бол бид нар ингээд хэлний дасгалыг сайн хийх хэрэгтэй. Уруулны дасгал нэг дасгалыг аягүй сайн хийх хэрэгтэй. Ер нь ийм дасгалуудыг ер нь одоо хөтлөгч нар хэрвээ айлангуй бас орж ирэхээс өмнө тэгээ нэг жоох юм дасгалуудаа уруулаа сайн хөдөлгөж жагаад ороод ирэх юм бол энэ бас амар сайн. Тэгээ ер нь эцэгчүүд ч гэсэн боломжтой байгаад байгаа бол юм уруул хэлний дасгалуудыг аягүй сайн хийгэр хүүхд чинь нэг жоохон зуулттай яриад байх юм бол иймэрхүү дасгалуудыг бас ер нь сайн хийлгээрээ аягүй сайн хатуу юм хийж ажиллаж идүүлээрээ тэр чинь энэ доотлын ирүүний булчин чинь аягүй сайн хөгждөг шүү. Доод ирүүний булчин хөгжүүлцэх юм Монгол. За дараач үед явчихсан. Тэр тийм шүү. Гэтэ энэ бол маш хэрэгтэй мэдэн шүү. Тийм ээ тий. Ер нь ямар ч газар юу ч хийж ажиллаж байсан гэсэн өөрийн бодож байгаа санаагаа зөв илэрхийлдэг, бүтэн өгүүлбэрээр ярьдаг хүн шал өрөөдөг шүү. Тэгээ одоо сүүлийн үеийн хүмүүс бас ийм болсон байлээ. Миний хөө ингэ тийм тэгсэн тий. Үй би ч юмас амар олон юм асууж хат ганцхан үгүй мэдгүй чадахгүй баярлаа баяртай гэдэг те нэг богинохон үгээр хариулдаг болсон байхгүй. Одоо би бол хүүхдүүдийг айгүй уртуугаар би чамаас ингэж би тэгвэл тэгж чадахгүй мэдгүй байна зайнаа гэр ингэж дадаа гэж яриулах гэдэг байхгүй яриулдаг.
Надтай би чамаас ингээд нэг асуулт юм уу хоёр асуулт асуучих чи ягаад ганцхан үгээр хариулаад байгаа юм бэ гэдэг те. Тэрийг бас айгүй сайн эцэгчүүд хүүхдүүдтэй харьцаарэ гэж хэлмээр баярлаа баяртай за баяртай. Явчихгүй те. За цөмөр бид бүхний 3 дугаар хэсэг буюу асуулт хариултынхаа болон эхлүүлье. Тэгэхээр энэ нөө нэвтрүүлэг маань ард гараагүй жаад гарч байгаа болохоор дахин сануулъя. Яг энэ хэсгээр бол яг өнөөдрийн тухайн сэдвтэй холбогдлолтойгоор сонирхолтой асуултуудыг 3 үеийн төлөөллийн эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө өнцгөр тайлбарлаж хэлдэг байгаа. Тэгэхээр эхлэх үү? Эхлэе. За би шууд элэгцээс уншаад явж харуулж чам. За үсээ эрүүл байлгах тал дээр хэрхэн анхаардаг вэ та бүхэн? За манай эможин хэсгэлээ. Би бол халуун эндүү синс хоёр юус хэрэгэлдэггүй. Яг өөрөөр нь хатагаал. Үсээ одоо яаж ороосон бэ? Юугаар ороосон бэ? Нөгөө нэг пигүүж биш. Халуунаар нөгөө зүгээр одоо бидний нөгөө нэг эмээнэр нөгөө толгойнуудыг алчир байдаг штэ. Тэр алчирыг ингэж нарийнхан болгожоод энэ дээрээ хавччихад үсээ ингэж хоож байгаа шүлжээд тэгээд хойноо бухалтаад тэгвэл арай ирүүлэр. Гой харагдчих. Тийм бай. So beautiful. Чиний үсээ айгу бас гоё юм тий гоё өстэй. Яг нөгөө нэг ангийнхаа хүүхдээр заалгаж ирсэн маа үсээ ингэж ороовол гимтэхгүй гэд. Тэгэхгүй нөгөө дахин ороодог болохоор үснүүд нь айгу гимтээд тэгээ ерөнхийл ингээл хорхоод тоол салаалаа. Би бол эрүүл байгаа дээр яаж анхаарч ийн гэхээр одоо бол миний хувьд угаасаа насны хувьд ч юм уу тий одоо ингээ байнгын бодож байгаа. Яг л нөгөө цагаан ус маш их гарч ирж байгаа учраас бодолт бол байнга авч байгаа. Эрүүл авч үлдэхийн тулд би бол аль болох нөгөө юм одоо химийн бүтээгдэхүүнүүд. Гэхдээ яг сүүлийн үед хүмүүс ингээл хим хийлгэлээ тэгээ цайруулт явагддаг. Гэхдээ эдгээр ингээд дандаа ингээд гүс гимтэхгүй гэдэг. Мэдээж тодорхой хэмжээ химийн бүтээгдэхүүн орж байгаа учраас би аль болох ингээд нэг үсээ нөгөө шаар ногоо янз янзын өнгөөр будахыг хүсдэггүй, янз янзын химийг хийлгэхийг хүсдэггүй. Одоо тэр үе юм дээр амар ач холбогдол өгч байна. Тэгээд одоо яалтчгүй удаа угаасаа миний насан дээр цагаан ус байнга гарч байгаа учраас баг 14 5 хоноод үсээ байнгын будаж байгаа учраас аль л болох тэжээлийн тосыг ер нь бас хэрэгэлдэг. Тэгээд би сүүлд нэг юм дээр би өөрийгөө амар бас айгу зэмлсэн юу вэ гэсэн чинь би үсээс хамдаг юм байна. Хуучин ингээд жоохон бахад ингээд үснийг юм ингээд ээждрээс амар самдаг байсан тийм ингээд самнаал ингээд нүдийн минь чартаатал ингээд боолддог байсан чинь одоо үед би бас хүүхдүүд октоудаач өсөх хүртэл үсээ самнахгүй байгаад байна. Тэгээ би одоо сүйд яг тийг мэдсэн чинь энэ үсийг аягүй сайн самнах хэрэгтэй юм байна. Ингэж нөгөө энэ хууханд ийм тижээл орох хэрэгтэй юм байна. Ингээд самнах тусам эн чинь хуух чинь ингээд унах хэрэгтэй нөгөө үснүүд нь унаал тэгээл зүйтэй эн чинь массаж өгдөг юм байна л да. Тэгсэн чинь би ерөөсөө үсээ самнадаг юм байна. Тэгээ тэрнээс хойш би одоо үсээ маш сайн самнадаг болсон. Тэгээд сүүлийн 7 хоногта боломжтой байвал ингээд нөгөө юу гэдэг чинь нөгөө баан гэдэг чинь баан доошоо харж байгаад үсээ 100 удаа ингээд самнадаг болсон. Тэнгүүт энэ амар гоё массажуулдаг болсон. Энэ өөр эн чинь өөрөө хамгийн одоо сүүлийн үед хүмүүс ингээл имчилгээ ингээл усны болцруу гэдэг яриад байгаа юм шиг. Эн чинь одоо хамгийн нэгдүгээрт гэрт хийх хамгийн үсэндээ арчлах нэгдүгээр алхам энэ юм байлээ шүү. Самнах хэрэгтэй юм бэл. За миний буржгалд үг юм байна. Би бол ингэдэг юм. Би өөрөө бол хэрэндээ үсэндээ амар хайртай айгуугаа арчилдаг байсан гэж боддог байсан. Тэгээ 25 оноос намайг ингээд бүтээгдэхүүн дээр ингээд компанид би хамтарч ажиллаад мэрэгжлийн хүнтэй хамтрахгүй яг ингээд нөгөө нэг юм клиник хүнтэй тэгээд миний үсний хуухыг ингээд микроскопоор харуулаад тэгэл ер нь үсний бүтэц бүгдийг яг ингээд онцлогоор хатарч амчаа тэгэл би ч юм шок би ийм хэрэглэх хэрэгтэй мүү гэд тэгээ одоо арсанд хүн одоо ингээд солонгосчууд чинь 10 алхамд 8 алхамд залах хурлын 3 алхамд гэдэг шүү дээ би бол одоо нэг 6 алхам баг үсэндээ хэрэглэдэг. Оо ямар мундаг. 6 алхам ихэрчүүд юу хэрэглэх юу хэрэглэж чинь. За нэг дугаар. Эхлээд бол мэдээж маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Цэвэр нэг эн чинь хуух үргэлжилж байна гэдэг чинь яг үндэ арсал яваад байна шүү дээ. Тэгэхдээ хуухандаа юу хөдөрхөө цэвэрлэх вэ? Нэг тэр чинь бас нөгөө арсаа хуурайсан байна уу? Юу болоод байна? Эсвэл ингээд ийм гимтдсэн байна уу? Эсвэл бүр ингээд гуужаад их ингээд ийм хашиг юм гарцсан байна уу гэдгээс харж байгаа төрлөө сонгоно. Тэгвэл арсаа харж байгаа маск тавьдагтай ажиллах тэр төрлөө харж агаад тэр төрлөлтөө тохирсон орцсон найрлагыг агуулсан шампунь хэрэглэнэ. За шампунь хэрэглээд дуусны дараа би бол яг ийм нөгөө давхар ийм эссенс байдаг аахгүй яг хуухны скраб гэсэн үг. Яг скраб биш. Тэгээд тэрүүгээрээ дахиад нөгөө нэг
хин хичээн хэлээд байгаас би бол байнга самдах юм бол маш их хэмжээний ус унана. Тэгэхээр дандаа самнаж болохгүй, тийм учраас ийм роллер массажер гэдэг. Тийм массажраар нөгөөдхөөрөө дахиад ингээд массажа хийгээд тэгээд бүлээн усаар зайлаад тэгээд дахиад нөгөө нэг яг энэ хуухаа цэвэрлсэн бол үзүүр хэсгээ харьлах хэвээр. Үзүүр хэсгийн дахиад тусгай нөгөө тэгжэл өгдөг юм байдаг аахгүй. Гэхдээ тэрийг зайлах хэвээр. Тэгээд тэрийг хэрглэж хэрэглэх үедээ би самандаг. Тэгээд самналдаа хийж дуусаад дараа нь нөгөө нэг бүх юм усаар цэвэрлээд гаргацсан баа шүү дээ. Тэрнийхээ дараа leave-in conditioner гэж байдаг. Leave-in conditioner-өө түрхээд араас нь нөгөө нэг зөөлрүүлдэг юм цацаад хамгийн төсгөлд нь нарны тос түрхээд тусдаг юм аа. Бүр хизээч сонсож байгаагүй амар. Би надад юу ч байхгүй нэ. Тэгэнгүүт хараа би бас яг энэ би саяхан л ингээ би өөрөө ойлгож авч байгаа байхгүй. Хүн арьсаа арчилдаг шиг үсээ арчлах хэвээр. Үс хүний дүр төрх болон залуу насыг гой сайхныг харгалдуулдаг амар чухал юм билээ. Тэнгүүд арьсаа бид нар яаж арчилдаг гэлээ те? Яаж анхаардаг гэлээ? Үс ив ижилхэн тийм анхаарал шаарддаг юм. Миний үс айгүй сонин заяа. Одоо би ингээд дараа ингээд ийм одоо Монголд ирээд ирэхээр ингээд жоохон шулуундаа болчихчихин заяа. Гадаад ячхаар миний үс ингээд бурччихдаг. Хөвсөөгөөд ингээд. Тэгэхээр чигтэй гардаг юм шиг. Ус таарахгүй байгаа юм санагдсан надаа. Би бол ингэдэж штэ далаатай тэгээ далаан давстай нэг юм чихтэй оронд бол миний ус бүр аим гоё хэлдэг штэ. Тэгвэл тийм юм уу? Тэгээд миний ус бороонд орхоо ингээд буржиждаг. Манай 3 хүүхд заяа. Манай 4 хүүхдийн 2 нь яг ингээд бидэд сая ингээд гадагшаа яваад ингээд бороонд орхгүй. Тэгээ бороонд ороод ингээд гэрт ороод ирсэн чинь манайхын 3-нд борж байгаа болж 3 шавш болоо. Тэгсэн чинь манай хөө манай баг охин 2 яг миний үсэд ороод ингээд буржгаад бид 3 ингээд бурж ийсэн 3 ороод. Тэнгүүт ингээ нөгөө хоёр шув шулуун. Тэнгүүт ямар гоё юм бэ? Боржгор өстэй болох юмсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь бас тэгдэм юм. Би ингээд одоо ингээ гадагшаа матгшаа явах би ингээд хүмүүс ингээд гадагшаа явахаараа та ингээд төсөө дандаа гоё ингээд ороодсон байх юм буржуулгадаг юм ингээд аахгүй. Би үгүй би ингээд айгуу сайн нөгөө угаагаа тавихаар л юм бурж орлцдог. Юм долгионтой юм гоё. Том. Хойлоо ер нь гадаадд амьдрах хэрэгтэй. Ер нь би гадаад амьдрмаар. За би явлаа баяртай. Би бол яг далайн давстай усан телевиж явах хүн юм шиг байгаа. Чи ер нь дагид юм биш болох вэ? Үгүй тэгэл Монголдоо тэгэл ингээл улсаа хөгжүүлж гэл энэ чинь татвараа төлөөл нэмийг натглаа төлөөл амьдрал шүү. Та нартаа бас мэдээлэл өгчихгүй энд ингээд 7 хоног болгоо 2 өдөр 2 цагт ингээд юм байна. Бас нэг 2 цагийг нийгмийн саян гэгэрүүлчих санаатай ингээл амьдрал гэж. За дараагийн асуулт. Өвлийн үйлрэлд өсөө хэрхэн арчилдаг ямар нэгэн нэмэлт арчилгаа хийдэг үү? Үлрэглэр таад юу байдаг вэ? Өстой тийм байхгүй шүү дээ. Өвлийн үйлрэлд аль болох тайрахгүй гэж боддог. Зуны үйлрэлд ер нь бол жоохон дулаараа тэглэнгүү жаахан богинохон болгочихсон. Өвлийн үйлрэлийн ганц алтан дүрэн байна. Ямар ч үстэй байсан. Нойтон гарч. Нойтон үстэй битгий. Чивтер ямар ухаатай юм бэ? Угаасаа хүнтүү нойтон үстэй гарах юм бол угаасаа жоохон багт ингээд хамаг үс ингээд хугараад унаад ингэчдэг гэдэг амар дэгдэг үсэн. Ердөө болохгүй. Яаж ч гэсэн тий. Тэгээд яг хоо надад ингэ санагддаг. Өвөл чинь угаасаа ингээл нэг долоо дотор гараал гадаа гараалаа байх тусам үсээ жоохон анхаарад арчлах хэвээр бүтээгдэхүүнээ арчлаад явчвал зүгээр санагдаад тий. 100 бол яахтай ингээд харцангууд улаахан хөнгөн байхыг хүсдэг. Хитрхи их юм төрхөд ахаар ингээд өсч ингээл бас нэг юм удаан их юм төрхцэн арьстай ялгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр би бол 100 бүр хитрхи их юм төрхөд дургу. Яг өөр нь байлгаад өвөл жоохон ингээд анхаард яа тэгэхээр малгай өмсдөг учраас. Малгай өмснө гэдэг чинь бас надад бол асуудалснээс сая би Шангрилагаас наашаага гүртээ би ер нь малгай өмсдөг байхгүй. Яг л нөгөө гэр гаражт машин давчаад тийшээ ингээд алхаад орчин. Тэгээд ойрхон бовол яг энүүх хүнд ингээд машин тавиал ингээд 3 4 алхаад газар руу орчдөг. Тэгээд би сая ингээд нөгөө нэг Шангрилагаас наашаага нөхрийгөө машин аваад нааша би амж 46 гэж тэндээс гарч байгаа байхгүй. Тэгээд за чи машин аваад араас ирж би төрүүлээ гүүчигээд тэгсэн чи гүүсэн чи би бүр яг хүлтлөө. Би бүр яг уйлах гээд байсан. Бүр яг ингээд ийм амир хүүтэн билээ. Үйл чи ийм байдаг билөө. Бараг те. Тэгээ амир хүүтэн бис. Би бүр ингээд бүр ингээд миний чих ингээд хүлдэхгүйд ингээд яа би бүр өстой. Гэтэ ер нь бол малгаагүй явна гэдэг бол өстой буруу юм билээ те. Малгаагүй яваад ахын гот нулимс гож уддаг болчихсон. Тий. Нүд ингээд бүрлзээ. Тэгсэн чи би сая мал хүүхдүүдтэй бистэ малгай байнга өмсдөг гэж заадаг гэсэн. Өөрөө манайх чим Арангай аймагт манайх чим би чим Арангай аймгийнх штэ. Манай Арангай аймаг чинь ингээ уулуудын хооронд өвөл болдог. Тэгээ энэ өвөл нь амар дулаахан байхгүй юу? Ингээд бүр ингээд бид нар ингээ баг нүцгэн шахам явдаг. Өвлийн манай Арангай өвлийн үйлрэл бүр айгүй гоё. Арангай аймгийн төвийнх нь.
Тэгээ би Улаанбаатар дээрээ би бүр хүүтэн гэдгийг мэдрээ би бүр уйлсан шүү дээ. Ямар амар хүүтэн юм бэ. Тэгсэн чи сая тэр яг оюутан цагийнхаа тэрийг сая мэдэрлээ. Хөөх хөл толгой нүцгэнд ингэж наашаага эндээс чи гүүн гэдэг чинь салхины эсрэг гүүн гэдэг чинь амар идэм юм. Тэгээд ч нэрээ ёо. Тэгээ яж хат айгу орой нөгөө нэг киноны нэлттэй байхгүй юу? Тэгсэн чи амар юм жоохон юм цагаан өнгийн нэлийн тийм үстэй юм урт юм өмссөн байсан. Амар ганган үнтэнтэй ингэсэн үс. Өөрөөсөө ичээд нүдний шил зүгжгөө яаваа гэж та нэр. Тэгсэн чи тэрүүгээр машин тааж хүмүүсийг гаргах юм алхаж байгаа юм. Ёо нэг Охтод амар тэ нэг үстэй юм ганган үнтэнтэй ингэсэн. Амар. би нэрээ яад юм бэ бодох. Би ингэж бодлоо. 2026 оны миний ингээд амьдралын дэм урайг юу вэ гэж. Яадаг юм. Яа тэгэхээр би 25 онд штэ. Бүх юмаа цэвэрлсэн. Би бүх юмаа ингээд сэтгэл зүгээ бүгдийг ингээд маш сайн ингээд цэвэрлэгээ хийсэн. Одоо надаа ингээд бүх юм нэр яадын л ингээл тэр ингэж бодсон баас. Тэр энэ ингэж бодох болоо. Би ингэн харагдах болоо. Энэ тийм байх болоо. Яадаг юм. Би хүссэн юм. Яадаг юм. Зөв. Би яг тэгж бай гэж бодож. Зөв. Тэр нь зөв. Би одоо 2026-нд би юу гэж бодож байгаа гэхээр өчтөр би нэг артерыг үтсэн чинь миний майнд тэгэл амар ирсэн шүү дээ. My mind тэгэл нөгөө нэг эмхтэй артер нь нөгөө нөхөртөөгөө ингээл хоорондоо хэрэлдэж байгаа байхгүй. Тэгвэл миний mind, my mind тэгэл ингээ ярьсан чинь надад амар гоё санагдахгүй. Миний бодолтой гэл ингээл амар гоё. Би зүгээр одоо жоох ингээд нэг юм юу баймаар санагдсан. Жоох юм сүнслэг жоох юм бясалгалал чиглэл рүү ингэж явж нэг жоох өөрийнхөө ингэ сэтгэл санааг юм жоох юм ингээд нэг хөнгөлөе гэж бодсон. Жоох өөр дотоод ертөнц рүү чиний одоо нэдэн жилийн хийсэн юм чи одоо энэ жил өөртөө хийх гээд байгаа юм шүү би. Би ч гэсэн амар шашинлаг болсон шүү дээ нэрээ. Тэгээ би нүүл спиричл. Ер нь тий. Одоо яг жоох юм сүнслэг тал руугаа, жоох юм бясалгал тал руугаа нэг жоохон тийм тал руугаа явъя гэж бодсон. Би 26 онд тэгж бодсон би. Чиний яадаг юм бэ гэдгийг чи их чинь хийсэ зөндөө хийсэ. Тэгэхээр мартчихсан заримдаа. Нэг хийгээл нэг мартаал. Тэгээ заримдаа ч нэг яана би ингэчүү дээ гэдэг ингээд. Ер нь гэхдээ ер нь стандарт тэгмэр л юм шиг байлаа тий. Одоо ингэ мартаж. Ер нь ямар хамаатай намайг хүн юу гэж бодно гэл тий. Тийм үстэй юм уу чи ярь л та гоё. Тэгэж гэхдээ бас хүн юу гэж бодох ингээд бас элдв юм гэдэг ажиллахгүй л ах. Нүг зарим зөв талаар бол ингээл хүмүүс юу гэж бодох нь хамаагүй гэдэг өөрөөрөө байж болох ч гэсэн зарим нэг зөв бүрийн зүйл дээр л зөв бүрэн мэдээж байлгүй байх та. Тэрнээс буруу юм дээр тэгэл амар тэгээд явах боломжгүй шүү дээ тий. Хитрхийн нэг өөрийнхөө бодлыг тулгаад ч юм эсвэл нөгөө нийтийн газар ажиллаж хаа гэхгүй шүү дээ. Яг гэдэг амар хожаамж байгаа ингээд ямар ч цаад болохгүй. Зөвхөн өөр гайхахгүй бандри дээр өөртөө жаргалтай амьдрах талаар зөв хэлсэн баа шүү. Тий. Ер нь тий шүү. 2026-нд юу бодож байна манай? Тий, эможи юу бодож байна? Яа гэж хичээлээ сая голчоод дэвшлүүлээ гэсэн л бодолтой л. Дүн бол яах вэ? Соёл урлагийн сурвалд ер нь бол чамайг харангуйта алтан чи онц сурсан уу? Чи голч дүн чи юм онц байсан уу гэдэг бол урлагийн сурвалд бол тэр нэг тийм чухал биш шүү. Өөрийгөө задлах л амар чухал. Тэрнээс л чиний тэр дүнгээ солих, дүнтэй байх. Чи ер нь жоох ийм хүүхтэй. Шүү дээ. Нэг юм хичээнгүй хүүхтэй. Энэ бол хэрэггүй. Дүнтэй ийм одоо би энэ хичээл дээр ингэж байх хэрэгтэй гэдэг нэг юм одоо журамтай одоо нэг юм юутай хичээнгүй одоо юм хичээнгүй сайн сурч байгаа байхгүй. No. Зүгээр чи одоо юм жүжигчин ямар байх гэхийг өөрийгөө задлах хэрэгтэй. Задлах. Тэрнээс л одоо дүний ардаас явах. Юуны бусад сургуулиуд болохоор дүн бол мэдээж чухалтай голч оноо моноо дараа нь тэтгэл хэмтгэл авах мах гэл өөр гадагшаа туршаа тий. Урлагийн сургууль бол ерөөсөө дүн чамайг онд сурсан байна уу гэж дипломч харахгүй штэ. Хэр чи авьяастай байна, хэр чи задлсан байна, задарсан байна, хэр мундаг байна, хэр өөрийгөө илэрхийлж чадж гин гэдэг л чамд чухал байхгүй. 2026 онд чи тэрийг бод. Яг үнэ. Одоо чинь би бол бизнесээ сурч байсан. Энд бол эдгэрт тул хэрэгтэй. Одоо би одоо ингээм бакалавр, магистр бүгдээрэн дээр нь дүнгийн төлөө явсан гэдэг тэр дүн. Одоо нэр миний дипломыг нээж хараад те пүүх чи ямар амар гой голчтой юм бэ баяр хүрээ гэж хэлсэн байхгүй шүү дээ. Энийг юунд ч ашиглаагүй. Ер нь л яаж хамаагүй. Тэгэхээр ямар өчтэй гэхээр яг одоо нөгөө ийм байгаад л та.
хит одоо ингээд нэг юм хичээнгүү юм журамтай яг цагаа баримталдаг ийм шүү гэдэг энэ бол бас гоё занал та. Гэхдээ ерөөсөө хамгийн чухал юм бол жүжигчүүн хэрхэн яаж дүрээ гарах уу, авьяастай байх, чадвартай байх, өөрийгөө илэрхийлэх, уян алархаа бүжиг мүжигч тэр нь л анхаарал та. Одоо гоё бүжигчин гоё бүжиглдэг бол гоё дуулт юм бол гоё бүжигчин бол давхар өөрийнхөө юмыг би тэгвэл нөгөө гоё дуулт юм чи гоё бүжиглдэг болчих л да. Тэгвэл миний давуу тал танаа би ажилд орох юм бол миний давуу талууд юм байна гэдэг давуу талаа ажиллах хэрэгтэй байхгүй. Ерөөсөө л юм. Яа одоо нэг хөвшин хоёр хөвшин хэлж байгаа залуу дээрээ амьдралаа яг сонших нүдэ одоо болио. Гэхдээ яг чинь айгу азтай хөхтэй. Яг бол яг ийм юмд орж иж энийг сонсно гэдэг чинь. Ер нь хэр орохтой хүмүүст бол ер нь дүн гэж боддог оюутан бол. Би одоо бас нэг багшийнхаа ер нь сургуулийн оюутнууд дээр очиж нэг яг дүн бол яхаа ээ. Яг үндэ зүгээр хатуу хэлэхэд урлагийн сургалт бол шаардлагагүй. Би бол онц зүс төгссөн. Ихэнх хичээлүүд мань онц. Дандаа нэг хичээл дээр л би байсан баха та. Сүүл диплом харсан чи би барс ямар мундаг сурдаг байсан бэ гэж бодож байсан. Гэхдээ бас дүнгийн араас би үл явдаггүй байсан. Угасаа л авьяастай байсан. Өөрийгөө амар могцсон үгүй за тогсон шүү. Өгөө шүү бодлоорсон шүү. За сэдвүүрөөр орцгоо. За дараагийн сэдвлөө оръё. Дараач асуулт. Таны ус ундаг ус унахад ямар төвхтэй зүйлс гардаг вэ? Ер нь ус унжаас нь таад. Уналгүй явах та. Ер нь за би л ер нь унах байх та нарын хувьд те. Би ч одоо айгу төрх тусам хүмүүсийн одоо эмэгтэй хүний одоо нөгөө гормоны асуудлаас болоод ингээд янз янзын асуудал төрөлт нөөс шалтгаал сэтгэл санаа бүх юмас орж угаасаа төрх болгонд л ус ундаг халзар нь эндээсээ ингээд жижигхэн ургаж ирээд яг ийм жижигхэн бичил өснө зөндөө ургаж исэн. Тэгээд нөгөө сүүлд яг манай нөхөр яг тэгчихсэн. Хөө гэрээр дөрөв ус гэдэггүй тийм ээ. Аргагүй ш олоо охинтөө гэдгсэн. Тэг чи манай гэр ихэнх л октод байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг ер нь бол өсөл унна шүү дээ. Тэр унна шүү дээ. Яг байгалийн хуулиараар нэг үснээс чинь доотлолтоо 7 8 10-аад болцруу байд юм билээ шүү дээ. Тэр болцруу дундаас чи ингээд бүр ингис алаалаад хуучин өснүүд нь унаа, шинэ өснүүд нь гарч ирдэг. Энд чинь л байгалийн хууль. Тийм учраас энэ унаад байна гэдэг юм дээр битгий амар акцент өг. Тэгээ дархиндаа битгий тийм юмд амар одоо стресс гэж хэлмээр. Яг бол эн чинь унанаа, ерөөс унна шүү дээ. Шүд ундаг тэрнтэй адилхан ургадаг, ус унан тэрнтэй адилхан ургана. Тийм учраас энэ дээр бол манай эмэгтэйчүүд ч юм уу амар стресстэй байгаа юм шиг санагддаг. Төрөх болонгууд миний ус унчлаа, одоо ус унаад байна яах вэ гэл ингээд байдаг. Тэр би бол тэрэн дээр нэг тийм ач холбогдол. Унсан ч гэсэн тэгэл хөөрхөн байгаал гэдэг чинь ургаал хөөрхөн ингээд. Тэрсний дараа тэгэл миний ус шингэрэл буцаал хүүхдэд гоё болчингууд бас хөөрхөн ингээд гоё өтгөн болцсон. Тийм. Би яг энэ fact check хийж байна. Өдөрт хэдэн ширхэг ус уурвал нормал вэ гэж ChatGPT-гээс асууж. За тэгсэн чи өдрөст нэг 50-аас 100 ширхэг ус унах нь угаасаа натуралны үзэгдлээ гинэ ингэж нөгөө нөхөн сэргэлт явагдчихэдэг учраас одоо яг миний ярих байгаа бол ингэн болж исэн. Би ковидын үеэр нөгөө амар сэтгэл готрал стресст ороод нэг амар миний амьдралын бас нэг жоохон хэцүү үедэд яг ийм хуруу дарцсан юм шигээр халцарж яасан би. Гэдэг нь яг ингээд нэг ялангуяа сэтгэл зүйтэй их бие махбодтой холбоотой юм шиг байна л да. Тэгээ яг ингээд нэг хурууны өндөг тавьсан юм шиг ингээд тэр хэсгээр ус ахгүй ингээд талцраад унцдаг. Наадах чинь тий. Наа чи стресс. Яг ингээд нэг ийм хэсэг байна уу? Тэгээ тэрийг харж бүр стресст нь. Тэгэл надад бол айгүй хэцүү байсан. Тэгээ нөгөө хитрхи стресст орсон хүн чинь нөгөө энзим ингээ гараад ирч захтандаг юм шүү дээ. Энзим сэтгэл готрал стрессээсээ дамгуулаа бүр депрессцсэн. Тэгээ бие рүүгээ нөлөөлж тийм болж ирсэн байхгүй. Тэгээ энзимтэй болоод энзим маань бүр ингээд нөгөө нэг туурдаг юм гараад үсвнаа. Тэгээ тэр үед бол яалтчгүй суналтай бол амар хэцүүсэн. Тэгэл дараа нь аажмаар сэтгэл зүй маань ингээд зүгээр болоод илүү хүчтэй болол ирсэн чинь би тийхээ яг ижилхэн. Сэтгэл зүй эрүүл мэндийн хоорондоо амар холбоотой. Тийм. Тэгэхээр нөгөө нэг ер нь яг надад ч юм бас сүүлийн үед хүмүүс амар гараад байгаа юм л та. Одоо ингээд нөгөө ер нь ингээд бидний төлөө нэг тэрээс цэцэрхэн ч нэг уншсан байсан. Бид бол дэлхий юм аа. Бид нар ингээд дэлхийг ингээд дэлхий ямар гайхамшигтай том юм бэ? Би ямар жижиг юм бэ гэсэн чинь хүн дэлхийгээс том гэж байгаа байхгүй. Тэр дотор өчнөө олон бичил хэдэн мянган бактери эд эсүүд энэ хүний биеийн дотор ингээд амьдарч ажиллаж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи өөрөө хүн төрлөختөн өөрөө хүн гэдэг хүн өөрөө хамгийн төгс хувилбараа энэ дэлхийн хамгийн том юм хувилбараа чиний дотор бүр иймхэн хэдэн мянган бүр хэдэн мянгаараа тэр хоолыг
боловсруулах гэж ажиллаж байгаа. Чиний төлөө ажиллаж байгаа. Чиний төлөө тархин доторх энэ эдис, биеийн доторх эдис ажиллаж байгаа. Тэгэхээр чи өөрөө агуу юм аа гэд. Тэр нэг нийтлэг юмс чи нэр амар гой санагдсан шүү. Би нэг хаяа яг өөрийгөө яг наадхантай чи ижилхэн ингэж нэг мотивацч болдог аахгүй. Би ингээд юу ч хийхгүй тааз руу хараад хөвтөжсэн ч гэсэн миний эд эстэй тэнд ингээд цагаан эс бактери вирустэй дайн тулаан хийгээл тижээлийг тэмжижэл ингээл боловсруулаад тэгэл ашигтай бактериуд нь ингээл тултаал инжиж дайн болоод байгаа аахгүй. Миний төлөө тэнцээд бүр ингээд алдчихж байгаа аахгүй. Би юу ч хийхгүй хөвчсэн ч гэсэн миний дотоод эд эс болгоо миний төлөө хамгийн сайнаар ажиллаж байна. Тэгэхээр чи өөрөө энэ тогтвортой амьдарч байна. Тийм шүү дээ. Тэгэхээр чи энэ чиний ерөөсөө нэг за 40% жил хэдэн зүгээр юм арга яасан би мэй сүнсэн би мэй гэдэг чамаа гэх юм ер нь байхгүй шүү дээ гэдгээд баг битсэн байсан. Тэр надад нийтлээ амар гойсон. Би чамаар явуулаа заа амар. Тэгэхээр яг хүн гэдэг чинь өөр бид нар ингээд дэлхийд ирэнгүүтээ ингээд далаад ингэсийг хараад ямар агуу юм бэ дэлхий од гаргис ямар гоё юм бэ гэдээ ажиллаж тэдрээс илүү чиний би энэ хэдэн мянган ის ажиллаж байгаа л байхгүй. Тэгэл гоё. Гайхалтай. Амьдрах сайхан шүү. Амьдрах сайхан. Нөгөө би өчтөр ингээл ажлаа тараал машина барьсан ингээл харж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн зү зүрээжсэн. Хорвоо төхөрлөх хүнтэй байх сайхан. Яач амьдрах ямар сайхан юм бэ те ингээд амьдрал амар гоё. Хин нэгэнтэй түшигтэй байна. Зүгээр л одоо ингээд та хоёр маань миний урд сууж байгаа нь ямар сайхан хэрэг вэ? Тийм шүү дээ. Үзэж байгаа та бүхэнтэй холбогдож байгаа нь ямар сайхан хэрэг вэ? Ямар гоё өдөр вэ гэл ингээд бахархаж баяр болгоныг ер нь ингэж нөгөө хайр хүндэтгэл дүрэн хүлээж авах хэвээр. Одоо өглөө болгон ингээд нөгөө унтаад босч байгаа хүмүүс чинь нөгөө ямар гоё юм бэ? Байгалыг тэр өдөр болгоныг мэдэрч талархаж амьдрал гэдэг юм байлээ л дээ. Өвчтөө хүн болохоор маргааш өвдөхгүй юмс ингэ сэрж яхад эрүүл хүмүүс өнөдөр тэр байгаль дэлхийг ямар аз жаргалтай ямар гоё юм бэ гэж өглөө болгоныг аз жаргалыг мэдэрч амьдрна гэдэг чинь ч өөрөө гоё. Янзи. Цаанаасаа тэгээд аим гоё тохио илгээгээд байхгүй. Одоо чинь ингэ би яг 12 сарын 20 хэднэр одоо нэрээ яах вэ гэж бодоод ингээд нөгөө зайсангийн авт зогсоол дээр ингээд байждаг аахгүй ганцаараа заяа машин дотроо тэгэл би ингээд уйлж байгаа. Одоо нэрээ яг би яг үнэхээр надаа ингээд чиглэл байвал өгөөч би яг яах ёстой юм бэ? Би яг яаж амьдрах юм надаа ингээд зүгээр л нэг юм тохио өгөөч гэл би ингээд уйлж байгаа аахгүй. Тэгсэн чинь ингээд харсан чинь яг машины доороос амар их салют будаал ингээд дүүрэн тэр чинь шинэ жил арай болоогүй 5 хоног дутуу баа штэ. Тэгэл гэсэн чи дүүр ингээд солиод яг ингээд зүгээр хин тайсныг мэдгүй гэхдээ надад зориулсан юм шиг л аймаг гойс. Тэгэл би хараад баярлаа. Амар уйлцсан цараймата будагн өрсөн нэг юм ихтэй. Тэгснээр баярлаа хорвоо ертөнцийн. Тэгэхээр чамд хорвоо ертөнц ямар нэгэн дохоо өгч штэ тий. Болоогүй чи чамд энэс илүү зөндөө гоё юм чамаа хүлээж ийн. Одоо чи удахгүй тесэрхээд энэ чамд итгэл өнөмшөл өгч ийн гэж. Тэр гоё салютыг бодож байна. Чиний төлөө бодож байна. Уулан дээр ганцаараа уйлж суулаа да. Тэгээ зарим тохиолдолд яг нэг өөрийн гэсэн орон зайгаа өгж тий орон зай өгч өөртөө нэг хаяа нэг машинда юм бодож хямарч дуу сонсож стресстэй гэж ойрлж мөрлөх ч бас гоё шүү дээ. Энд чинь орон зай байх хэвээр. Харин юу гэж бодож юм уу чи энэ дээр? Машин гүм чинь тэгэл одоо годомжинд алхаад явж шүү дээ. Алхаж явж явах тал гоё бодно шүү дээ. Тэгээ яг цагаад болохоор нэрэ хаанч гэл бол хаанч нэрэ ямар шүү дээ. Ямархаа толвол нэрэ нөгөө орсны буланд ч хамаагүй. Ямар шүү дээ. За дараагийн асуулт руу гарцгаая. Үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс зайлшгүй байх ёстой нэг бүтээгдэхүүнийг нэрэл гэвэл юу вэ? Арчилгааны бүтээгдэхүүнээс тий. Юу зүгээр юм гэж боддоо шүү дээ. Би нөгөө тэжээлийн тос ер нь бол хамгийн нэгдүгээр тал гэж бод тий. Би бол одоо яг надад илүү төлтөө өөр юм байхгүй цаана ганц нэг ойл байгаад байт юм билээ. Тэрийг би одоо нэгсээ заримдаа ч хэрлээ, заримдаа ч хэрэглэж мэддэггүй. Тэгээд одоо хамгийн миний одоо өдөр тутмын элементарны одоо яг хэрэглэж байгаа юм бол нөгөө үсэндээ тэжээлийн тосоод өрчөөд нэг жоохон амрааж энэ дээр нэг бомбоолгож хинтээ байжгаад тэгээ усанд орохдоо ингээд уугадаг. Одоо миний одоо гэртээ хамгийн их арчилдаг юм л энэ л байна доо. Ер нь тэжээлийн тос юм тий. Тэгээ миний чуудсан ажил юм ноёо тэгэхээр буржгаар ус чинь чихтэй байх тусмаа ингээд их гоё буржгаар гоё яагаад хуурайших тусмаа арзгаруулдаг байхгүй. Тэгэхээр хуурайшуулахгүй байх хамгийн гол юм тэр нөгөө тос. Тэсээ бид гурав санаа нэгдлээ шүү дээ. Тийм ээ, санаа нэгдлээ. Угсаа энэ бол элементарны л асуудал байлаа да. Хүн болгон яг энэ асуудлыг л хэлнэ. Гэтэ яг хуу эхлээд цэвэр цэмцгэр байдлаа бодоо шампунь гэж хэлэх л ах л та.
тэг арчилгаа штэ. Тэр чинь арчлаа шүү дээ. Шампань чинь зүгээр л хэрэглээ штэ. Үгүй шүү дээ. Тэгж ярих юм бол нүрээр ярих юм бол нүрийн савн хүртэл арчилгааны бүтээгдэхүүн хүнд Тийм авдаг. шампань кондишн болохоор би бол зүгээр ингээд цэвэрлэгээл зүгээр болохоос биш яг нөгөө арчилгааны бүтээгдэхүүн Тэр гэхээр чинь арай арчилж угааж байгаа шүү дээ. Тэгэхээр арчилгаанд орно шүү дээ. тийм үү би бол зүгээр арчилгаа гэхээр тэжээлийн тост гэж чи. Зөөс мэдгүй битгүй. За энэ асуултыг ярьж яриа заяа. За сүүлийн асуулт. Үсэндээ өөрчлөлт хийх бодлоо тааш. Сүүлд энэ дуу маань ийм болсон гэсэн. Аха на дириририрараа Монгол ардын дуу болсон биз дээ. Дандар гэдэг шиг би яг үсээ 100 болоод хөр яг ингэ шиг тайрыг гэж үзэж байгаа. Пүү ямар зэрэгтэй сонголт вэ? Тэгээд одоо яах вэ те? Ер нь нэг чиний үсэл ингэж тарихад бол цохгүй шүү дээ үсэн. Мухаар гэдэг юм аа. Би зүгээр нэг одоо зөндөө л ер нь байнгын л миний үсэн муртаараа зүгээр айгүй олон сар жилэл ингээл байнгын насан туршдаа байж үзлээ. Одоо ингээд миний залуу байх хугацаа маань ер нь тэгээд яваал энэ багсгалж ил. Өнөөдрөөсөө илүү маргаашнаасаа илүү өнөөдөр би залуу байгаа учраас энэ 26 онд би нэг ийм хэм болгочихсон гэж бодож байгаа юм тий. Тань зохиохаа. Тань зохиох. Тий. Тийм зохиохоо жижигхэн үртэй чинь. Нэг 4 сар гаргаал нэг хаврын нөгөө нэг юу яддаг шүү дээ мал төлөөл яргой дэлбэг яргуу маргуу дэлбэлгээ энэ үед нэг юм яргуултаага төлтөөгөө зэрэглэхэд гэхдээ ингэдэгсэн. Одоо би яг нэг юм өөрчлөлт хийнэ ч юм уу амьдралын нэг амар ийм момент эсвэл хүн амтнаас салж малсныхаа дараа шууд эсвэл нэг ингээд амьдралаа шинээр эхлэх шийдсэн үедээ үсээ шууд таардаг гэсэн. Энэ бол угаасаа яг эмэгтэй хүн болгоны тийм байдаг гэсэн. Одоо нөхөр мөхрөөс салгах ч юм уу хаягдсан тохиолдол ч юм уу шууд ингээд зоригтой харсалтай. Гэт ингээд явж байгаа юм шиг. Би арай ингэж бодож байгаа юм. Би зүгээр нэг тийм контентын зорилгоор парик авчагаад тэг нэг амар тийм бүр яг өөрийнхөө характерыг хүртэл өөрчлөөд нэг тийм юм хийж үзмээр аа. Эсвэл шумшуулаа өндөж үзсэн үү? Яг өмнө шулуун юм хэлэгжилсэн л надад нэг гой зохиог юм аа. Тийм болохоор тэрийг жоохон мэдээ л. Эсвэл ингэмээр байна. Бүр ингээд фейк тайм мэдхүү таад нэг ингээд төрхөө борлуулцдаг. Арсаа борлуулдаг. Бүр яг арсаа бүр яг гой борлуулж байгаа заяа. Тэгээд нэг юм шаргалтуу ленз зүүж агаад яг юм ямар харагдах нь харагч байгаа. Нүрээ айгу гой бодоод тий. Өөрийгөө нэг шал өөр төрхөөр харж үзээр тий хүсэл байна. Би сая кинон дээр бас яг үсэг нэг ийм болгочихъя гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь бас нөгөө нэг хамтар тоглож байгаа ганц нэг хүмүүс нь ийм тайрцсан бахаар за бас нэг адилхан болчих юм болоо да гэж болцсон. Уг нь бол би яг энэ олон ангид 16 ангитай нэг олон ангид кинонд орсон байгаа шүү дээ. Тэгтээ бас гоё нэр чиний хэлдгээр амар гоё. Би одоо нэг эмч сэвлэгч нарын төр тоглож байгаа. Гоё. Бас гоё л сонирхолтой юм л жижигчүүний бас гоё мэрэгчлэл чинь бас юмроо хувирна гэдэг шиг. Тэгэхээр юу ярих вэ? Кинон дээр нэг одоо 4 сар мард нэг юм хийж байгаа ч юм уу нэг кинон дээр ч юм уу нэг кино ч юм уу ингэж тайраад бас шинжилэл хийж үзье гэж бодож байна. Тэгээ одоо харин турмаар байна. Тэгээд би одоо 63 62 таагаан ч бүр нэг 55 6 руу орё гэж бодож байгаа. 7-8 мили бүр амар гасаад ингэж тайраад тэгээд нэг өөр гарч ирээ гэж бодож байгаа. Гарч ирээс гэдэг ба шүү. Одоо нэр зөрөгтэй алхам хийнэ. Өгөн би чаныг зөрөгтэй алхам хийж нэг гоё сая кинон дээр санал. Үгүй тэгсэн юм аа. Атгагч надад киноны санал тавьсан. Сая манай энэ кинон дээр бас амар гоё дүр орж ирсэн байхгүй. Тэнгүүт би манай дүү өстэй яг тохирох юм байна гэдээ дарваныг уулзуулсан чинь энэ тэр сэтгэл гутралын тэр үедээ би яаж чадлаа юм ээ моралтай. Уйлдаг үе дээр тэгээд ингэсэн гол юм нь яг би ч нөгөө жүжигч мөччнэр сураагүй яг ингээд зан чанарын транзишн хийхэд надад амар сонирм байхгүй. Тэгсэн чинь надаас амар өөр зантай дүр байсан юм. Гэтэ яг зүгээр тэгээд дээрэс нь энэ хүн яг би үл чамаг яг юу гэж бодсон бэ гэсэн чинь тэр үед чи тийшээ явж ирээд тэгээд тийм байдал үүссэн. Тэгээд тэрэнд чинь тархинд чинь жоохон трама авсан байсан. Тэнгүүт тэр дүрмэн өөрөө яг ийм дүр учраас яг нэг ийм тэг ажил тэр дүр нь ингэдэг юм жоохон гол дигэр дүр байсан. Амар ял мөг төгөр наа залуугаараа iPhone авахалдаг. Би бүр тийм чадахгүй баха. Гэтэ тэр чинь кино шүү дээ. Кринжлээд авах. Хаяг бодоодсэн мэлгүй. Гой энэ амар гоё дүр ахгүй. Би бүр яг чи тохирох юм байна. Тэгээд чи зүгээр өөрийгөө сориод үзчихээ чи поро бөхчихөө гэсэн чи поро бөхсөн чинь энийг бол окей бас болж гинэ гэсэн чинь
Тэ өөрөө би болот би чадахгүй байна. Би яг ийм хүн биш шүү дээ гэдэг аахгүй. Хүмүүс чамааг ийм хүн гэж харахгүй шүү дээ. Тэр чинь кино шүү дээ. Гэтэ ер нь тэгдэггүй. Одоо чи нэг энэ нэг дүрээрээ нэг сүрэг дүрээр нь яг тэр хүнийг харчих гад байдаг тийм байдаг. Үгүй шүү дээ. Яг хөө хэсэг хүн харна. Мэдээж чи үзчихэд болохоор зэрэг сүрэг дүрээр нь харна шүү дээ. Харах үеэ харна, ирэх дүрээр нь харах үеэр нь харна. Гэтэл тэр чинь жүжигчний тэр чинь би чинь жүжигч юм би чинь дүрд тоглож байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь тэгээд дахиад тиймэрхүү дүр чамааг авах гэдэг бол заавуучлаараа нөө шүү. Би одоо арай өөр тогломоор байна гэхэд эн чинь болчих واخгүй. Дахиад тэрнээс илүү чи айгу зөөлөн дүр тоглох юм бол байж болох байхгүй юу. Тэгэхгүй чи дандаа тэр дүрээр тоглоод байвал эн чинь ер нь байгаа нь ийм охин юм биш тэл гэж харах л байгаа л та. Гэхдээ өөрийгөө өөрчлөх боломжтой байхгүй. Ямар гоё боломж өгнө орж ирсэн. Манай дүү дан орлогын хүмүүс донд ганцаар орлогын биш хүн чинь тэр чинь өөрөө нөгөө юм байхгүй 20 хэдэн биш амар олон ангитай тэгэнгүүт тэнд чинь маш олон эмэгтэй дүр байгаа. Мэдээж гаднаас жүжигчин биш хүмүүс ч ор тоглож байгаа шүү дээ. Яг бол шаардлагатай тохиолдолд бидэрт чинь бас үнэхээр ингээд одоо ингэсэн гэж байгаа байхгүй юу? Ямар кинон дээр нөлөө нэг Бушуугийн үлгэр кинон дээр амар хүргэн лусын гүнж гэдэг хүүхэн байдаг шүү дээ. Тэгээ соёл Монгол Улсыг сургуульчлаа мэдгүй би санахгүй байна. Нэг сургууль дөрчингуудад шууд нэг амар жоох охиныг чи өстө яг манай кинонд тоглох юм байна, таарах юм байна, найруулагч нь те. Чи тэр дүр тоглолцооч гэдэг Бушуугийн үлгэрийн. Тэгээд тэр нөгөө лусын гүнж дээр тоглоо. Одоо тэр хүүхэн өстө үнэхээр хүүхэн заяа тэрэн дээр бүр. Тэгээд тэр манай кинон дээр хөөхөн байна гэдэг чинь бас тохироод шүү дээ. Тэр хүн чинь өөрөө харцсан шүү дээ. Тэгээ ирээд форо бөксөн чинь тэр бүр яг дараа. Тэгээ тэр охиныг тоглуулсан чи сүүлд тэр нэг пост явуулсан. Тэгээд одоо гадаадд л байгаа юм шиг үлээ. Тэгээд ингээд таарч исэн энэ бисгүй минь одоо хаана явж байгаа вэ? Гадаадд элчин сайд жишээл мэдгүй. Гадаадд байна л гэж нэг суруу сонсгож байсан. Тэгэхээр найруулагч нар чинь өөртөө нөгөө нэг жүжигчин биш ч гэсэн нэг юм тохирох дүрийг энэ чинь фроп хийж авна шүү дээ. Тэгээд үнэхээр таалагч ингээд тэн чинь харцсан байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг ийм л дүр хэрэгтэй, ийм л охин байх. Тэгээ чамайг тэр чинь би зургийг үзүүлээд ингэнгүүт окей болох юм биш үү? Нэг фара бөгөөтгөө чи гэдээ ирсэн. Тэгсэн манай араагүй байдаг юм аа гэж. Миний ичимхий зангийнхаа бас. За манай эмүүчнэр өсөндөө өөрчлөлт хийх бодолтой байна уу? Би бас амар бодуулъя гэж бодож байгаа. Яг нэг бүр яг мэрэгжлийн үнээс сухар нэг зохио хөнгө гэж байгаа шүү дээ. Яг тийм зохио хөнгөөр бүр тийм бүр амар хурц тод өнгөөр. Тэгэж та одоо та нар чинь оюутан байгаа. Тэгээд өстой жинхэнэ хувирах нөхцөлтэй одоо л та нар над ус хизээ оролдох үе чинь байхгүй. Тэгээд тэрнээс дэвшүүл тэгэл ер нь л хотлоалч юм шиг л. Тэгээд ер нь тэгэл жоохон натуралны болоод явчих тийм да илүү дүү. Би бол одоо ингээд сүүлийн үед бол одоо аль болох ингээд имерхүү дөнгөр удаал тэгэл ийм аль болох хүсэн янз янзаар бодуулсан сонирхолгүй. Үнэхээр тийм дүр гарч ирүүл хувирна. Шар мараар бодох төрчмөө гарч ирүүл хувирна. Тэрнээс одоо ингээл ер нь нас явах тусан жоохон энгийн болол хүн сургаа бодох болоод багасаал юм жоохон. Та хоёр нөө personal color өнгөө тодорхойлсон дүүлсэн үү? Үгүй. Би тодорхойлуулж исэн. Ямар өнгө гэж лаа. Ямар ч исэн зуны юу лээ? Зуны өнгөтэй хүйтэн өнгөтэй л гэж хэлсэн. Зуны ямар юу лээ? Тийм үү, хүйтэн өнгөтэй. Тийм хүйтэн өнгөтэй гэж хэлсэн. Тэгээд саарл үснэ айгу зохих юм гэж гарч ирсэн. Гэтэ би итгээгүй тэр. Яагаад итгээгүй лээ? Яагаад хүнд итгэдэг юм бэлж чичээ? Яас хүүхдөө чичээ? Яас итгэдэггүй бас хүүхдөө чичээ? Ер нь танаа үеийнх ер нь жоохон одоо нэг сүүлийн тараад тахад ингээд уулзаал ингээд ярилцаад тахад их тийм муус натаа бат байна. Айгу юм. Одоо ингээд нээлттэй юм шиг хэрнээ нээлттэй бус тэнгүүтээ ингээд хэр баргийн юм ярих юм бол би ингээд эвгүй байдалд орчиж магадгүй хүнтэй ер нь ярилцах их дуургүй ер нь тийм байна уу танаа үе. Тэгээ ер нь юм жоохон хаширдуу маягийн үе байгаад байна. Эсвэл тантай тэгж харцаад амлаа. Үе хоорондоо бол амар нээлттэй л аа. Үгүй ээ ер нь ингээд эдний үеийнхэн 2000-ад оных нь ингээд ажиглаад байхад ер нь нэг тийм хүүхдүүд байгаад байгаа юм санагдаад байна. Манай ангийнхан ч бүгд ангитай бол урлагийн сургууль бол угаасаа нээлттэй шүү дээ. Бүгд галзуу онцтой. Гэхдээ ер нь нийтдээ зүгээр энэ 2000-ад оныхаа ер нь нэг юм харилцаа одоо бид нар дэлгэцийн хамаарал өндөртэй болцсон юм уу гэж би хараад байгаа. 2000-ад оныхаа үеийнхэн ер нь бол ингээд уцаар оролдоод ингээд байж хүнтэй юм ярихээр тийм ийм гэлэг юм цөөхөөр хариулчаад тэдэг юм шиг санагдсан. Миний хувьд бол үгүй би ч юм бол өөрөө одоо л бие бэрээд байгаа. Тэрнээс бол ерөнхий айгу яриа амар хамаг юм бүх юм нээлттэй бүгднийг л ярьцдаг. Бараг яаж төрөөд бараг яаж амьдарч байгаа. Тэгэл өнөөдөр гудамд юутэй таарав яав ив гэл бүгднийг ярьцдаг болохоор. Тийм ер нь гэхдээ бас тийм байж магадгүй.
нэг та хэллээ шүү дээ сая тий нэг бусдаагаа ингээ харьцахтаа жоохон санаа гаргаад иж магадгүй. Тэр бол бас санаатай жоохон тий. Санаатай. 2000 оных ер нь жоохон санаатай юм санагдаад байна шүү дээ. Одоо би бол заримдаа би өөрөө стил санаа хизээ сухалаа гэх. Тийм бол амар цайлган шүү дээ. Тэгэж бодоод идгийн ингээд нөгөө over trust гэдэг шүү дээ. Нэг хүнд яг ингээд итгэдэг тэгснээ ингээд Одоо ингээд хаана хэрхэн гоё харагдаж айгүй тийм тэнд нөгөө юм байгаагаа мэддэг болсон ингээд амар ингээд суулт мулт ингээд юм тэр юмн дээрээ жоох юм анхаарат байгаа юм санагдсан. Сүүлийн үеийн хүмүүс ингээд нэг юм гадна үзэмж хүнтэй ярихаараа ингээд тэрний цаана шаал өөр гэдэг юм байдаг юм шиг байгаа тий. Тэг ингээд нэг бусдад харагдах юм өнцгөн юм амар юм болцсон юм шиг санагдаад байгаа. Нэг тийм арай өөр байгаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө юу чилмэр юм дээ. Тэр бид нар бол ингээд хаанч байсан байгаагаараа байдаг те. Ингээд ийм харьцаа барьдаг. Тэр бие бэрэд өөр хүний дүр тоглоод гэж юу? Яг өөр хүний одоо өөр хүн шиг зан гаргачаад нэг хоёр өөр гэхээр одоо тэр ч бас биш байгаа юм л та. Одоо жомоос натай юм уу та. За битгүй. за битгүй. Энэ талаар дараа харилцсан. Энэ талаар дараа тухтаа нэг сэдвээр ярьчих ярилцъя заа юу. Тухтаа нэг сэдв болгож ярий заа юу. Өөнөрөө заа юу. Гэхдээ ер нь одоо манай зөрчин ирсэн байгаа лу. Үеийнхэн дундаас одоо цашмаа яриаг амт тэгэхээр гурлаа яриагаа ирж бай. За. Танаа үеийнхэн дундаас үсэхээр арчилдаг уу ер нь одоо ингээд яг үнэхээр намайг 10 жилтэй хахад бол манай ангийн охтод хинч хумсаа буддаг байгаагүй ус мөстгийг амар өнгөмгөөр буддаг байгаагүй ер нь нэг тиймэрхүү юмыг баг зөвшөөрдөг гэсэн байхгүй юу? Одоо бол нөлттэй талцсан юм шиг лээ шүү дээ. Ер нь одоо ямар хөө? Ер нь л манай найзууд бол айгүй ерөөсөө үсний салаа орлоо тийм одоо үсний маск аммаар байна, тийм шампунь аммаар байна. Энэ одоо нөгөө нэг сэрүүмийг авчих хүсэндээ хэрэглэмээр байна гэл ер нь л үсний арчилгаа нь баг нүүрний арчилгаанаас нь илүү шиг санагдсан. Тийм. Өдөр шигч. Манай сургууль дээр ч юм болохоор нөгөө хумс бол зөвшөөрдөггүй шүү дээ. Хумс бол тайзны ярэмэрэ гэдэг одоо ингэ тайзны хөдөлгөөн дээр хумс зөвшөөрдөг болохоор хумс ер нь хийлэгдэггүй. Төгөлдрөөр бас ордог байхгүй юу? Тэгэхээр хумсаа ургуулгачихсгүй. Тэр хумсны тал дээр бол мэдгүй. Ямар ч гэсэн үсний арчилгаан дээр бол сайн идэг. Тэгэл үсээ ингэж бодулмаар одоо жоохон өнгө гарчиж оригсгээ одоо үсээ бодулж гарч нэг ургаад эхлэхээр нөгөө өөрийнх нь чихүү үсний өнгө гараад ирж штэ. За энийгээ бодулмаар байна гэд манай бүр нэг ангийн охин бараг сард 2 удаа үсээ тариулдаг байна. Оо тийм. Ийм богино хүстэй. Байнгын тайраа. Байнгын тайрна. Тэр үс нь өөртөө цогтөг юм шиг байна. Цогтөг тий жоохон урах чараа сонио харагдаад ингэ. Тэгэл дахин тайраал. Би нэг сүлд зураг авалтаар 10 жилийн ангийн хүүхдүүд төр очихгүй. Тэгсэн чинь өнөөхөөсөө ялгагдах юм алга амар том залуучууд сахал махалтай октод 8 өндөр заяа. Тэгэл ингээл амар хунстэй бүр ингээд би чи баг нэг яана би чи баг бац хандчих гээд байгаа маа хээш нэг тийм бас одоо сүүлийн үед нэг тийм мод болчихсон айгүйх нүрээ боддог болсон байна. Тэгээ амар өсөглөө байна. Биеуднаас амар өндөр. Цагаан гэхдээ өөрчлөх байхаа. Гэтэ ер нь хинээс юу дуурайд байна? Минийх юм үгүй үстэй. Миний туурцсан уу? Буцаад одоо гэхдээ яг нөгөө нэг хэсэг бодож байгаад явандаа болчихлох л та. Одоо чинь хэд би үл одоо ингээ баг нүрээ өглөө хайлуулсан. Айл өглөө эрт гарахтаа будсан. Тэгээд ер нь одоо бол будаагүйгээр л явж байна. Ер нь бас будаг тал дээр бас яна бид арай л будаггүй байна тий. Арай яг органик л. Гэтэ гоё наа гоё. Харин ингээ харсан чи хоёрын хажууд бол ингээ чинь ямар ч асуудалгүй болох зүгээр юм. Байгалаас л гоё шүү дээ. Хоёрын хажууд бол би бол ямар ч будаггүй хоёр хүн биш дээ. Яа нэр ингээ харсан чинь. Би бол сайн буддаг шүү. Будаа л идэг. Тийм. Нэг будаа сурч харна уу яг будаггүй цэрэндээ тасахгүй. Тэгээд нэг кремэ тавьчаал эргээл харангуут дахиад багтсан юм шиг тэгээл үдэс. Гэтэ одоо чи өөрөө ер нь айгүй гоё бодох уу? Өөрөө бодсон нүрээ. Тэг өөрөө бодсон. Би ер нь хүмүүний нүр боддог. Хаяа багш нарын ажилтай болчоор нь завтай байж гад гүйживэл тэг нүрийн бас бодоод өгч. Одоо ингээ бид гурыг харьцуулаа явахад ингээ ямар ч бодоггүй. Нэг хүн сууж байгаа байхгүй. Тэгээ дундаж бодолттой. Би бас өглөө будаа гарсан болохоор харав. Таслаг юм. Тэг чи дундаж бодож штэ. Чи нэлээд хөрхөн мейкап хийсэн байна тий. Тэгээд хэлэхдээ та хоёр хоёлаа айгүй хөрх харагдчих. Чи ч гоё л шүү дээ. Гөөдэлтэй ёо гоцорч орж ирээд сандарч орж ирлээ. Тэгээд өөрөө буцаараагаал будаа сурч уу тий? Тэг өөрөө буцаараагаал сурцсан. Өөрөө ер нь нэг бичлэг үзээл тэгэл дагаж буцаар. Одоо 19 гэсэн үү? Тийм. Аав ээж нь одоо тэгэхээр хэдэн настай вэ? Манай аав бол урьд жил өөд болцсон. Тийм. Ээж бол одоо 40 эдтэй.
аав ээж хоёр бол насны зүрх нь 19 бараг л 20 насны зүрхтэй. Тэр ээж нь 40 гарсан гэсэн үг. Тийм. Танаа ээжтэй би цэцүү юм байна да. Одоо манай үеийнхэн яг юм болчихсон шүү дээ. Манай одоо би чинь 40 гарсан шүү дээ. Тэгэнгүүт одоо яг ингээ хүүхдүүд нэг 19, 20, 21, 22, 25, 26. Зөвлөцөд. Тэр ингээд энэ тэнд ингээд тааралтгаар яг ээж аавтай цэцүү л байгаа юм л та. Тэгэл за яг үү. Би ер нь өөрөө жоо орой төрсөн байхгүй. 2000 биш 28 настайдаа төрсөн байхгүй. Тэгээд хэрвээ би 20 морьтойд төрсөн бол одоо би чинь бараг 25 мавтай хүүхдтэй байгаа. 25-тай. Тий. 19-18-тад төрөл бүр 27-8-тай шүү дээ. Зэрэг хөшөөгч зэрэг хамтдаа ингээд амьдралын юугаар явах. Тэгээ та ихтэй 40-д тэгж харагдахгүй шүү дээ. Миний бодлоор одоо энэ урлагаар яваад байгаа хүмүүс урлагийн хүмүүс амар гоё тийм толиотой хөвшөрдөг гэх юм. Ерөөсөө одоо ангийнхаа сургууль мургуулахаа багш нарыг бүр нас ингээд сонсчоод бүр ингээд итгэдэггүй шүү дээ. Бүр нүүрнээр марг өвчлөөч аахгүй. Аль манай соёл урлагийн сургуулийн багш нар бүр бүгдээрээ тэмцээсэн хуруугаар марна бүр ядаж нөгөө адаглаад хүний хүзүү гар хоёроос ч одоо насыг харж болдог гэдэг шүү дээ. Бүр хүзүү гар хоёр нь хүртэл тийм яг жоох хүүхдийн шиг. Урлагийн нөгөө нэг хүмүүс ч өөрөө нөгөө юм байхгүй дуртай ажил хийж байгаа байхгүй. Тэгээд стресс багтай биений хүчний ажил баг хийдэг тий. Гэтэ ерөнхийдөө энэ юугаа тархиа машилцсан ажил болно л да тий. Тэр дүрд орохын тулд тэр чинь бас нэлээ их юм. Гэтэ би өөрийгөө юу сүлд юу гэж бодсон бэ гэж би ер нь аюу гоё мэрэгжил сонгосон юм байна л гэж бодсон. Амар стрессгүй. Хамгийн гоё мэрэгжил. Тэгтээ одоо Монголд бол манай мэрэгжил гоё мөртлөө цалин орлого олоход маш бага. Хэрвээ би зөвхөн хятадын зах зээл дээр яг энэ шигээ байсан бол эдэд одоо алж байгаа шүү дээ. Солонгоц ч юм уу одоо энэ олонний тэнд одоо яг энэ байгаагаараа байсан бол байх хэвээр. Даач Монголын хүн амны зах зээл нь өөрөө жижиг учраас ер нь бол яг хөө тэгтэл нөгөө амар гоё хац жаргалтай байхгүй манай урлагийн ажилч. Дуртай юм. Би ингээл сая нөгөө ойрд нэг кино минь тоглох байж байгаа сая нэг 10 сараас кинонд орсон чи тэнд очихоор би бүр намайг бүр урлагийн ажил хийгдэхлээр бүр ингээд асчдаг гэсэн шүү дээ. Ингээд бүр ингээд шал өөрхөн болдог гэнэ ингээд ингээл бүр ингээл хасаад ирдэг гэнэ бүр ингээд ер нь тэгээд дуртай юм ээж болохоор дуртай юм ээж болохоор өөрийн мэдлэг бүр сэргдэг гэсэн бүр ингээд тэгэл найз мэз дуулсаар за ч та ажиллаа хийгээд эхэлсэн чи бүр өөр болчихжээ гэл. Тэгэл бүр амар. Таны яг дүр ямар хөө дүрээ? Миний дүр чинь одоо ахлах сөвлөгч. Ер нь төрөлтийн тухай кино. Одоо эмэгтэйчүүдийн төрж байгаа бүх төрлийн кейс тий одоо ингээл янз янзэл кейсүүд анги болгон дээр төрөлтийн кейсүүд гарна тэрүүлстэй бас амар энэ удаас ер нь амар кино ёо. Тэгээ одоо чинь яг за отгоо гэдэг хувь хүн за нэг тэр нэг зохиолоос гарч байгаа хүн лүү шилжилт хийхийн тулд яаж одоо дүр юм яаж тэгж шилжих үү нэр тэнийгээс одоо жишээ нь юм штэ юм байхгүй шилжих үү гэхээс илүү ер нь одоо ингээд дүрээ өөрчлөн гэдэг хэцүүлтэй одоо ингээд би яг ингээд байгаа л юм чинь яг л би зарим үед харагдана л та яг л нүрээ бүр ингээд бүх юмаа ингээд амар мейкап бүр ингээд амар өөр болгож ижил нэг кинон дээр жоох өөрчлөн кейс шүү. Ерөнхийдөө л нөгөө бид нар чинь юу яагаад гэдэг чинь ер нь л адилхан бод Анжелина Жоли юм байл ч гэсэн тоглох кинонууд руу Анжелина Жоли тоглосон байна да гэл. Гэхдээ тэр нөгөө ситуацид тухайн хүний харц бодол нүд гэдэг юм чинь л аваачих хэрэгтэй байхгүй. Тэгжиж тэр хүн тэр дүр дээр орж л ажиллана л да. Тэрнээс би ингээд байгаагаараа байсан ч хувцас өмссөн ч өөрчлөсөн ч хотгоол байгаад байгаа шүү дээ. Гэхдээ тэр тухайн үндсэн тэр дүрлүү өөрөө шугамлууга нэвтэрч орно, шумаа авч явна. Тэгэд ер нь харц гэдэг юм чинь л амарч болох. Нүдний тоглолт. Жүжигчүүний ер нь нүдний харц тэр дүрлүү ингээл ороод ирэхэд тэр харц марц тоглолт ингээл тэр хүний яг тэр дүр энэ чи яг энэ л дүр юм шүү дээ. Энэ угаасаа юм гэдэг гаргана л гэсэн. Тэр нь одоо гол эссенс нь. Ер нь л тэр чинь нүд. Үний нүд чинь хамгийн чухал шүү. Одоо би өнөөдөр ингээл би ч энэ олон ангид нэг ерөнхий зүйн кинонд тоглож байсан ч л нэг би чинь ингээл асаал ингээл өөрийн мэдлэг бүр ингээл байгаа байхгүй. Найрлагч нүдээ отгоо нүд чи асаад байна. Нүдээ асаад доошоо л гэд. Тэгэл ингээл тэр харц руу тэр ингээд зовсон зүдэрсэн нөхрөн тэр ингээд араар тавьсан тэр зүдэрсэн эмэгтэйг өөр дээр авчирчихын тулд тэр чинь масар их надаас юм гарч. Сүүлдээ би яг ингээд нөхөр мөхрөө хардаал байсгээл видео колл хаанагаа ингээл манай нөхөр бүр сүүлдээ кинон дараа ярьж байна. Чи тэр кинон дээр бүр яг юм солиорсон. Яг өндө би тэр дүр дээр амар юм хитрхи тэрлүүгөө ороод амар юм
бүр яг юм нөхөр амар хартаал бүр юм л болол ингээл видео кол хийгээл ингээл стресстэй тэгэл ингээл яг тийм амар. Дүрлэг орохоор тэгдэг бах тий. 4 сар штэ тэр чинь 4 сар 20 ангид киноны тэр одоо төр орохын тулд тэр чинь бүх сэтгэл зүрхээр орж штэ. Манай багшаас хэлжсэн нэг ямар нэгэн дүрийнхаа тээшийг авчаад хурдан тээшээ нэг одоо тээшээсээ гарахгүй болдоггүй ерөнхий тэрнээс л сэтгэл гутралаас ахуулаад ер нь ташаа амин орлох гэх асуудал жүжигчдийн нүнд байдаг. Ер нь газ тээшээ аваад тээшээсээ хурдан гарах хэрэгтэй. Бодит амьдрал юу яриаслах хэрэгтэй гэл. Клашо тайлгээл ирсэн. Тайлгуул ер нь хэлсэн шүү дээ. Одоо чинь хит чинь би ингээл одоо ингээл яг ингээл миний одоо миний нулимс чинь надаас миний тархи чинь хизээч худлаа нулимсыг гаргахгүй шүү дээ. Нулимс гарч байгаа тохиолдолд тархи чинь өөрөө давхар ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүтээ уйлж инда гэж л харж байгаа болохоос шинэ жүжиглж уйлж байна гэж миний тархи хизээч бодохгүй байхгүй. Тийм учраас надаас гарч байгаа тэр нулимс болгон миний тархиар хүлэн зөвшөөрүүлж гарч байгаа учраас тэр болгон дээр миний тархи стресстэж тэр болгон дээр би тархи мэн өвдөж гин тархи мэн хамт надтай сэтгэл гутрал уйлалт бүх юмыг даван тулж байгаа байхгүй. Тэрнээс бол би жүжиглж энэ дахид жүжиглж байгаа гэдгийг тарих хийж хүлэн зөвшөөрөх байхгүй. Тарих гэж жүжиглж ийн гэж тарих хүлээж авахгүй чигнаар л очихгүй л байхгүй. Тэгэхээр бинэрээс гарч байгаа бүхэл зөвшнөөс гарч байгаа, уйлж байгаа, хорилж байгаа, эмоц гарч байгаа бүхэл юм бидний сэтгэл зүрх тарих бүхмаар мэдэрч гарч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас нэг талынхан бид нар ч юу н хар ажил хийж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь хүнд шүү дээ. Хар ажил тавьдаг шүү. Сайхан л хамын гоё ажил гэсэн. Гэхдээ нөгөө сэтгэл зүчний хувьд сэтгэл зүйн хувьд амар гоё байхгүй. Гэхдээ ер нь хар ажилдаа ордог байхгүй юу ер нь. За баярлалаа. Өнөөдрийн сэдв дуслаа. Одоо бид нар зөндөө урлагийн зөндөө юмараа ядарчлаа. Харин юу? Сэдв маань ус болохоор тэгэл ус арчилгаа тэгэл ямгад цаашаа тайзараад мэрэгчлээрэл. Гэтэ гоё л шүү дээ. Ерөнхий би ч гэсэн нэг сайн нэг инструкт авдаг штэ 2 дугаар курстэй зохиолын. Тэгээ тэрэн дээрээ нэг жоохон тийм өөртөө арчаагүй аригчин эмэгтэй дүр авсан байхгүй юу? Өөрөө зохиол дээр. Тэгээд тэрнээсээ болоод би бас нэг хэсэг бол сайн уусаана. Чамд ууж болохгүй юм шүү дээ. За. Нөө сэтгэл санаагаар унсан ч гэх юм уу. Тэгдэм байл. Тэр бол гэтээ бас нөлөөлөх бах тий. За үснийхээ талаар иргэн орцгоё. Үс ирж байгаа л нүг бөөс ирж байгаа л нэг бөөсний үлгэр гэдэг шиг л ингээд явчихад ах юм. Тий. Үсний талаар ярьж эхлэхийн тулд хэдүүлээ ер нь яг та үсний тайпуудаа ер нь сайн тодорхойлсон уу? Ямар хөө төрлийн үстэй вэ? Би бол ер нь бол айгуу тийм хуурай төрлийн үстэй. Одоо нөгөө ер нь яг нөгөө таслаг хүмүүс амьд байдаг шүү дээ. Нэг өдөр болоод угаахгүй бол амар туслаг гэдэг тослог болчдөг. Тэгээ минийх болохоор зэрэг ер нь хитөө нөгөө юм хагас хуурай гэж л тодорхойлж илээ. Тэгээд ер нь одоо нөгөө юм шингэн бас юм нөгөө тийм ширхэг гэн юм зөөлөн тий намирамтгаа хурдан ингээд нөгөө ингэж босч ирээ буцаад айгу хурдан налмааж ундаг. Тийм төрлийн өстэй. Гэхдээ эргүүлэг ч бас амар чухал юм билээ шүү дээ. Хүсэнд чинь тий хаана эргүүлэгтэй байх хэвээр тэгвэл чи энэ талаасаа босго гэл өсчихсэн зөндөөл зөвлөөх. Тэгэл зарим тэр үедээ за гэлээ мартцсан л явчих тийм мэдгүй. Харин чинь даатчихдаг шүү дээ. Яг ингээд зарим эрэгтэй хүмүүс чинь яг нэг ус чин дээрээ яг байнга яг тагтвал очдөг. Тэгээ нэг өөр ингэчгээр бараг л эхнэрээ хорцсон шиг л болдог гэх юм постод аваад байдаг шүү дээ. Тэгээд тэд нар чинь нөгөө өсний эргүүлэг бүх юмыг амар сайн мэдчихэж байгаа учраас нэг ус чин дээрээ үнж байгаад байдаг байхгүй юу? Айгуу сайн зөвлөж шүү дээ. Тэг ядаж ингээл нүүрний хэмжээстэй хацар хамар дух мухнаас хамаарал ингээд бүх юм нь янз бүр илээ тийм лээ. Одоо нөгөө юм ширүү өстэй хүмүүс байт юм бэл ч тийм одоо нөгөө ширхэг нь бүдүүн хайжлагаар ингээд талын нэг таг гэж зарцчихдаг гэж бүр ингэцдэг. Тэгэхээр тэр мэр чинь бас амар хэцүү. Тэгээд нэг юм бүдүүн шигхтэй өстэй хүмүүс хэцүү гэл ингээл ер нь өсчин хүн л яриул энийг бол өстэй жинхэнэ утгаар л ярих байх та тий. Тэгэл ер нь сайн өсчин бол хүний дүр төрхийг бүр нэр гоё ойлгочдөг. Муу бол тэгээд бүр барж байгаа. Сайхан бол сайхан гэдэг үгэнд бол би үлдээ яста санаа нийлнэ. Тэр үлдээ яалтчгүй үнэ. Манай эмүүжийн ер нь ямар хөдөлгөөний өстэй вэ? Би бас хуурай, ерөнхийд хуурай өстэй. Тийм зөөлөн бас. Зөөлөн үү? Тийм зөөлөн, ширхгэн зөөлөн. Тэгээд нөгөө одоо хай нөө индүүч минүүд нь штэ. Тэнгүүд л дорхноо ингээд шушуулан болчдөг. Индүүдцэн байжгаад боогоо жоохон хөдлөөж шуучсан юм байна. Тэгээ шуучулсан. Амар хурдан нөгөө цэславдаг, тэгээ хурдан унцдаг тий. Яг тийм. Бүр ингээл дорхноо. За чиний өстэй ч ярилтгүй тий.
Одоо юу ярих вэ? Би зөндөө ярьсан. Чиний ус ер нь төрөлхийн те. Ээж аав. Манай аавын тал маань яг ийм буржур хүмүүс. Манай одоо чиний хүүхэд буржур төрөлөө. Тийх баха. Тэгээсээ. Гэтэ ээж одоо танаа гэрээс чи ганцхан чи байна уу? Миний яг дээдлийн ах надаас билүү буржур өстэй. Ингээд ус тогтдгоо. Усанд орохоор ингээд ус танаа дараагийнх нь гэдэг. Тэг хэдэн хэдүүлэл наа чи? 2 гэжтэй ш дөрөв л ш. Тэгэхээр хоёр нь буржур, хоёр нь шолоо. Харин тийм. Манай гэр бол яг тийм байхгүй юу? 3 4 хүүхэдтэй хоёр нь ийм хагас буржур заяа. Тэгээ хоёулын ийм ээжигээ дуурайсан ийм юу заяа юм. Жохон бордон өнгөтэй заяа. Тэнгүүд хоёр нь аавыгаа дуурайсан шулуун хар. Бүр ингэ шув шулуун хар. Яг тэгж дуурайд юм билээ. Аюу сайн уу? Дөрүүлээ тэгж дуурайдаггүй. Тэгэд үснийхээ өнгийг би ингээд өөрийгөө хар үстэй л гэж бодож амьдрсан байхгүй юу? Тэгсэн чи яг ингээд яг ийм нарны яг цэвэр тусгалд харсан чинь би чинь бүр бордоо үстэй л шүү. Нүдний өнгөө хүртэл ингээд тодорхойлсон чинь бордоо л. Манай болохоор зэрэг бас яг тийм зэ манай хүүхдүүд болохоор яг тийм бас нэг нь яг тасгаар нүдтэй, хав хар үстэй. Бусд нь ихэнх нь бор нүдтэй. Аюу сайн нам бас тийм байд юм. Би ч юм бол угаасаа хонин бор нүдтэй. Хонин бор нүдтэй. Тэгэл нөгөө нүдний өнгө тэгэл бүх юмнууд чинь юм ингээл бүрдэл хэсэг хүний ингээд дүр төрхийг гаргаал ирдэг юм гэсэн. Тийм хар нүдтэй хүмүүс амар хурц байдаг санагддаг шүү. Тэгж харагддаг юм. Дотор хүрээний юм хар. Хөөхөн хараа мараа юм хар. Та нар юм доторх нь юм тасгаар нүдтэй үнтэй уудчихсан нүдийн аяган дотор харыг харж исэн. Надад тэр нүдтэй хүмүүс амар хурц санагдаад байдаг шүү. Жохон амар юм. Тэ нэг юм байгаад байгаа ч тэ. Том нүдтэй харагддаг тий бүр. Окей. Нэг жоохон эвгүй харагдаж байна. Тийм эвгүй шүү. Тийм жоохон хурц тий. Надаас тэгж хурц харагдаж. Тэгж харагдчихсан. Би яг тийм нүдтэй үнтэй харчаад би бүр хөө гэдэгчсэн. Тэгээ ер нь одоо ингээд хүн болгоны одоо юм шүү. Энэ омог штэ. Одоо хүний бас тэр чигтэн ярьж байна да. Энэ омог чинь хүн болгонд ингэж байх хэвээр омог юм байна л да. Энэ омог байхгүй байгаа тохиолдол бас аюугүй л гэдэг юм лээ. Уруулан дэтгэхийн омог чинь ийм дураасыг ярьж байна үү? Дураас энэ омог. Энэ хүн омог гэдэг домогтой тий нөгөө нэг энэ байхгүй нэг чөтгөр гэдэг гээд хүний дүр тойрцсон явж байгаа юм гэсэн. Тэгэхээр яг энэ омог ч бас байх хэрэгтэй байлээ. Тэгэл ер нь ингээл хүн болгоны ингээл нэг юмнууд байдаг юм шиг гоо тий. Одоо манай юунууд чинь юм шанаа монголчууд чи шанаа амар томтой. Чи аягүй тийм шанаа томтой юм тий. Би бас их шанаатай байхгүй. Ер нь ингээд ийм шанаалаг хүмүүс ч манай монголчууд ч ер нь ийм шанаалаг юм билээ шүү дээ. Ийм шанаа томтой гэл ярьдаг ясны бүтцэн. Харин ер нь гэхдээ би нэг эмнэлэгт очдог байхгүй юу? Нөгөө газ сайхны эмнэлэгт. Тэгэл нүүр жоохон дали байна уу? Тэгж байгаа сте. Тийм, тэр чинь араа шүдтэй холбоотой юм л те. Суулттай нууртай холбоотой. Бас унталж байгаа л унталтай холбоотой. Тэгсэн чинь ингэхгүй би ингээл би бол нэг тарган марган хүн биш ээ. Тэгтээ ингээд хатартай байна. Тэг энийг одоо яаж багасах вэ гэл ингээл би бол хүслээ хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь үгүй ээ миний хонгороо. Одоо ер нь бол ингээд энэ хацар байгаа чинь өөрөө ингээд эмэгтэй хүнийг юм ялтан болбрыг харагдуулдаг гинэ. Тийм учраас ингээд насжилт явагдах тусам энэ хүний нүүрний өөх өөрөөсөө арилж яадаг. Тийм учраас ингээд насжилтыг багасгахын тулд гэдэс мэдснээс өөх аваад хацарлан хийдэг гинэ. Тийм болохоор энэ хацарт байгаа өөхөө хайрлаж нандагнаа. Тэгээ миний амиг өөр ингээд таглаа уцаасан шүү. Тийм хүн болгоны одоо нөгөө нэг энэ байрал гацрын одоо ингээ уруул муруул ингээ нэг жоох ингээ харахад ингээ нэг жоохон том дээшээ жоохон дали мали юм байд штий. Тэгээд нүд том жижиг хөмсөг юм жах шиг те. Тэгээд зарим хүмүүст ингээ яг хөмсгөө шивүүлгээ зарим дээр дор хоёр болсон жах шиг те. Тэр чинь бас амар асуудалтай. Бидний өөрөө идж байгаа энэ талаараа дандаа идсээр аваад энэ талаараа идэхгүй ангууд энэ булчин хөгждөг. Унтахаараа энэ талаараа дандаа унтсаар аваад энийг хөгжүүлдэг. Ер нь бол унталт чинь ерөөсөө энэ л юм билээ штий. Гүнжи унталт. Яаж тэгж дааж ингэж чадахгүй дана доош харж мад балер унтдаг. Яг ингэж балер унтдаг. Тэгэж унтмаар байгаа ингээд яг ингэж би ингэж цаас гүнжи унталтаар унтдаг шиг өө цаа асар гоё унтдаг шиг ингээд унт. Тэгээ нэг ингэж буруу харсан доош харсан. Ингэ 5 өшөө шиг ингэ болцсон. Тийм шүү дээ. Яг тэгдэг байхгүй юу? Окей, тэгээ. Болцсон. За чи маань ярьсан гэсэн. За өнөөдрийн зочноор цумар хамтдаа мастер өсчин оюун сүрэнтэй уулзахад бэлэн болсон байна. Зочноо хүлээн авцгаая. Зочин маань бэлтгэж байгаа юм байна. Тэр хоорондоо бахан үсмэс ярьчлаа. Тэгээ үсмэс хажуугаар нь царайж өстэй бахан л юм ярьлаа. Хүмсэг сайн ямарч болох юм шиг.
Хөмсөг амар чухал. Хүний хамар бас амар чухал. Тэг шиг байж. Чухалгүй юм алгаа нэрэ. Ер нь нүүр чи ингээ бүх юм чухал. Бүх юмараа чухал юм аа. Уруул бас чухал. За Семено. Ой яно. Аа. Тийм баха. Айгу дарах хөрж ирсэн юм. Юу зочин биш үү? За яг хүнтэй мэд мэдхэд буруу юу ах вэ? Тэг дээр үе Монгол киноны юм шиг ярьдаг те. За. За. Энэ бүтээтгүүнийг үзье да. Яаж вэ? За. Алуу туслах. Даа бай. За ингэ манайд өнөөдөр ямар гоё ус. Энэ чи арьс ажиллах нь юу үсний гоё юм шүү дээ. Энэ beauty god-ийн юм гоё. Яна энэ задлах тий. За. Вау, энэ хараа. За condition. Юу үзээрэй. Юу. Шампань забарлаа. За энэ condition энэ хараа манайхаа үзээрэй. За ингэ ийм гоё өнөөдөр бас anti hair loss shampoo гэж. Яна. Энд ягста хэрэгтэй юмуд байна да тий. Сүнэлтэй эсрэг шампунь нэ. Энэ болохоор зэрэг гоё юм маск нь шүү дээ. Яг л миний гоё ирдэг шиг энэ хараа. Гоё маск байна. Маск үзгүй. Энэ одоо яг юу вэ? Энэ гэхдээ яг гоё хэрэгцээтэй. Энэ манай beauty god чинь бас бид нар сүүлд нөгөө нэг тэр нөгөө мист гойсон те. Мист гойсон те. Тэр нарны тус айгу таалагдсан. Тэ нарны тус нь гойсон те. Гойсон. Тий. Тэгээд одоо энэ серум биш үү? Ус уналтын эсрэг серум юм байна манайхаа. Энэ хараа. Энийг харч. За биотин. Ус уналтын эсрэг серум гинэ? Тийм бэ. Энэ багц нь угаасаа өөрөө яг нөгөө ус уналтын эсрэг багц хамтын багц юм байна л да. Шампань, condition, mask, serum гэдэг ингээд ийм гоё багцтай юм байна. Цагаан сар болох байгаа юм чи нэр энэ багцыг хүмүүс тэгвэл хэрэгтэй юм. Тэр манайхаа ч нөгөө цагаан сараа болсон болоо өчшиг юм өгч явахаар яг нэг хүнд хэрэгтэй ийм гоё шампань, ангижруулагч, тэгээ mask, serum яг нэг хэрэгтэй юм өгөөд энэ нөгөө бэлгийн багц өгөөд бас нэрээ айгуу гоё таалагдчих чи надад л айгуу гоё юм. Ингээл хүнд гоё бэлэг өгчүүл тээ. Ямаско. Маск нь бас том юм байна тий. Та тэр нэг юу гэдсэн нөө Турки онгоцны аэропорт дээр яг нэг ганцхан зорилготой ирсэн байгаа хүмүүс гээд тэр нэг зургийг хараагүй юу? Үгүй. Туркид энэ ус шилжүүлэн суулгах мэдсэл хамгийн ялдартай байна л да. Одоо тийм байна. Дэлхийд даяараа ер нь тийшээ ус шилжүүлэн суулгах гээд Турк руу очдог болсон. Тэгэл яг онгоцны бул дээр битүү яг энэчнээ ингээд юм бэнттэй хүмүүс. Бэнттэй. За тэгээд нийтээрээ тийм асуудал байх шиг байгаа. За тэгээд ийм гоё заазчнаад одоо тий. За өнөөдрийн зочин Masters чин оюун сүрэнгээ та бүхнийхөө өмнө урья. Одоо жинхнээс оюун сүр. За оюун сүрэн маань замын төвчрэн жаах оройцсон уу юу? Сайн байна уу? Сайн байна уу? Тавтай байрал. Манаас уучраа. Чивчээс үгээд өөртөө тухтаагаар суугаад микрофоноо ортуулаад. Тавтай суугаарай. Баярлалаа. Сайн явж ирвэ та? Сайн явж ирлээ. Замын хэр байна? Маш холоос ирлээ. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаарай. Оюун сүрэн сайн уу? За намайг оюун сүрэн гэдэг матрик салооны мастер өсч. Одоо миний мэргэжлээр ажиллаад 19 жил болж байна. Тийм. Амар мондаг юм бэ. 19 жилээ. Манай эможин тавь. Тэгээд матрик салооны одоо манайх ч нөгөө олон салбартай. Тэнгүүт олон жил ажилласан өсчтэй франчайз салбар өгчсэн. Хамгийн анхдагч франчайз салбарын одоо захирлаар нь ажиллаж байгаа. Одоо тэнцээ шавнараа аваад Ярамхтаа. Ярамхтаас ирж байгаа юм. Ярамхаас холоос ирж байна гэдэг. Тийм шүү дээ. Ярамч тустай толцсон шүү дээ. Тасхан шүү дээ. Тустай нөгөө аюу гэдэг шиг. Тийм болчиход байгаа. Тийж аюу гоё хөгжиж байгаа тэр газар. Өстой гоё хөгжиж байгаа шүү Ярамх тий. За. Манай нэвтрүүлгээр Generation Cup гэдэг 3 үеийн төлөөлөл оролцдог юм нэвтрүүлэг байгаа. Тэгээд манай 2000-ад оны төлөөлөл Emerging байна. За манай 90-ад оны төлөөлөл Цэцэрлэг байна. 80-ад оны төлөөлөл Атгаа би байна. Тэгээд бид гурав ер нь үндсэн хөтлөгчөөр нь явдаг. Маань зочин хөтлөгчдөр өнөөдөр Emerging байна орж байгаа. Тэгээд нэвтрүүлэг маань хүрэлцэн ирж оролцсонд маш их баярлалаа. Аюулсэрэндээ. За тэгээд бидэд ер нь үс ажиллагаа гэж өнөөдөр үсээрээ сажуулаа. Чамаг орж ирэхс юм баахан л үс ярьлаа. Өөртөө гооч үсийг ярьлаа, бусдын үсийг ч ярьлаа гэдэг шиг л юм боллоо.
За тэгээд Тэгээ ер нь зур асуултаа энгийнээр эхлэхэд сая 19 жил өсний агийн салбартаар мэргэшээд ажиллаж байгаа гэх тэглээ. Ер нь нийтлэг хамгийн их одоо нөгөө хүмүүсийн зорж ирдэг тулгамддаг асуудал нь ер нь юу байд юм бэ? Нийтлэг асуудлууд гэх юм бол аюу хүсээ тайрахгүй удаан явдаг. Тэр нь тайрахгүй удаан явна гэдэг бол өөрөө ус суналтыг үүсгэж идэг. Ус өөрөө одоо 3 жилийн мөчлөгтэй гэсэн үг. Яг бас мөчлөг байдаг. 3 жилийн хугацаанд усны үзүр хэсэг угнаас ургаад 3 жилийн хугацаанд ер нь бол чихний харалтаа ч юм уу хацрны харалтаа ирдэг. Тэгэхээр энэс доошгоо ус бол 4-5 жилийн ус явж байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр ус өөрөө өвчтсөн ус байдаг. Тэр өвчтсөн ус яадаг вэ гэхээр шимт хижээлээ угнаас ургаж байгаа нялх усны шимт хижээлийг сорчдаг. Тэгэхээр усны нөгөө болцооны баланс нь алдагдаад уналт үүсээд тэнцвэртэй байдал нь алдагдаад тэгэхээр усны уналт аяух үүсцэн байдаг. Тэрийг ерөөсөө нөгөө хүмүүс мань анзаардгүй нөгөө үсээ ургуулна гэд жил гарan явж байгаад ирдэг ч юм уу тий 2 жил явж байгаад ирдэг ч юм уу ингээд яваад ирэнгүүт яалтчгүй нөгөө ус нь уналт үүсцэн. За ургуулц үсээ нөгөө нэг удаан хугацаанд ургуулж ингээд боогод идэг тий болтноос үүдэлтэй бас уналт үүсцэн байдаг. Усны толгойч өөрөө бүрэн хэлбэртэй байгаа шүү дээ. Тэнгүүт чинь ургалтын дагуу ингээд доошоо чиглэлтэй ингээд ургаж явах хэрэгтэй юмыг сөрүүлээд хоош нь татаад тахаар уртл орой хэсэг буюу хоёр шанааны хэсэг дээр сэргжилт явагдаад эхэлсэн. Булцон сулраад эхэлсэн байдаг. Тэгээд уналт үүсцэн байдаг. Дагсны хэсгэнд ачаал ирдэг байхгүй юу. Тэгэхээр яг тиймэрхүү байдлууд Америкт юунууд гарч ирдэг. Ер нь хэр давтамжтай үсээ тарих хэрэгтэй юм бэ? Улиралтаа нэг удаа үзүүрээс нь жоохон ч гэсэн авч явах хэрэгтэй. Тэр жил дөрүүдээ заавал тийм жоохноор жоохон баг тий авч явах хэрэгтэй. Тэр аваад байна гэдэг нь үзүүрт байгаа хүчсэн нөгөө шим тижилийн сороод байгаагаа бид нэр зогсоох гээд байгаа. Тэгэхээр баланс ч алдагдахгүй байх нь шүү дээ тий. Тэг ус уналтын ер нь гол шалтгаан ер нь бол ус тайрахгүй байгаагаас их шалтгаалдаг. За буруу хэрэглээ гэх юм бол одоо өвлийн улиралд бол ус амир стресстэй гэсэн үг. Яагаад стресстэй вэ гэхээр нөгөө гадаа гараад хүүтэй агаар байна. Дотор орж ирэнгүүт нь халуун парти, халуун юм хуурашилтай орчинд ингээд ус амир хуурашдаг. Хуурашснаас үүдэлтээс нөгөө цалхаанж авах, нөгөө ус нь одоо салаалах тий. Тэгэл уналт их үүсэх ийм юмнууд үүсдэг. Тэгэхээр өвлийн улиралд илүү, өвөл зуны улиралд илүү үсэндээ чигшил гэдэг имийг аюул сайн өгж явах хэрэгтэй. өвөл зун. Тий, өвөл зуны улиралд илүү өгж явах хэрэгтэй. Чигшлийг өгөхийн тулд манайхан бас өдөр тутмынх нь одоо нэг хэрэглээ нь хэрэг буруу хэрэглээ байгаад байдаг. Тэрний ямар учиртай юм гэхээр тэжээлийн тосоо ангижруулагчийн оронд хэрэглээд байдаг. Амир нөгөө нэг цагаан амир хэмнэх гээл тий. Нөгөө яг тэжээлийн тий. Ер нь дээлинг орж ирж байгаа одоо надаар одоо өдөрт одоо үйлчлүүлж байгаагийн 100% гээ бодоход 80% нь тэжээлийн тосоор ангижруулсан байгаад байна. Би ч бас тэгнэ. Тэрхүү. Тэр бол болохгүй. Тэжээлийн тосоор яагаад ангижруулж болохгүй гэхээр хуух өөрөө бас давхар амьсгалж байдаг. Ус өөрөө бас амьсгалж байдаг. Тэнгүүт ангижруулагч болохоор усны хайрсан давхар дээр хаалт хийгээд нар салхинаас хамгаалаад байгаа юм. Зөвхөн усны хайрсан давхар дээр л үйлчлээд байгаа юм. Тэжээлийн тос болохоор усны гол руу ороод тэжээлийн нөгөө нөхөн сэргээгээд байгаа юм. Тэгэхээр тэжээлийн тос ерөөсөө хаалт хийж чаддаггүй. Тэгэхээр тэжээлийн тосоор хэрэгэлчээд дахиж шампондоод тэгээ ангижуулах юм уу? Үгүй. Тэжээлийн тосыг түрхэхдээ маш сайн одоо өдөрт одоо 2 шампондоод ернийг угаахтаа 2 шампонддаг байсан бол 3 шампонд. Яагаад тэгж байгаа вэ гэхээр бид нар нүрээ цэвэрлчээд тэжээлийн тос түрхэхээс өмнө үү? Тий, өмнө шампондох юм уу? Өмнө хэрэг гарах хэрэгтэй. Хөөе би чинь дандаа ерөөсөө нөгөө давхураад нөгөө тэжээлийн тосоо доороо төрхөнгүүтээ эндээ боош тавьчингуудаа усанд ороод ингэчихгүй юу? Би ер нь ингээл өдөр болгон дандаа ийм асуудлыг аяуг сонсдог. Тэгээд дандаа буруу ингээд мэддэг юм шиг ирнэ, мэддгүй юмнууд амар их ингээд гараад байдаг. Хүмүүст анхааруулж би бүр зориуд хэлээгээд бодон ирлээ. Тэгээд тэжээлийн тосыг дүрх үедээ бол маш сайн одоо 2 шампонддаг байсан бол 3 шампонд нь. Яагаад гэвэл тэр усан дээр тогтсон байгаа жижиг тоосонцоор те энэ бүгднгийн сайн одоо онгойлгож өгнө. Бүр аавна. Тэгээд тэжээлийн тосоо ерөөсөө тэжээлийн тос ангижруулагч хоёрыг хууханд ерөөсөө өрөхгүй усны үзүүрт хүргэнэ. Үзүүрт хүргээд тэрийг бас мэдээд байгаа. Тэрийг мэдээд байгаа. За үзүүрт хүргээд тэгээд нэг 20-30 минут байлгана. За 30 минутаас их байлгачих юм бол ус өөр амьсгалд ингээ хэлсэн шүү дээ. Тэнгүүд амын ингээ хаацсан юм шиг болгоод эргүүлээд ус
өгчөж эхэлнэ. Тэгэхээр удаан хугацаанд бас байлгаж болохгүй. Хүмүүс тэжээлийн тос түрхэд унтчлаа гэж яриад байдаг тийм. Аюу сонс амар юм хүмүүс орж ирдэг шүү дээ. Би үргэлж хүү тэгж болохгүй шүү дээ. Тийм ингээд ингээд яг ингээ өөрөө ингэж хэлэхэр чинь би ингэж мэдчихавлаа. Яана би дандаа буруу идэг гэсэн байна гэж яваад байдаг. Тэгэхээр тэжээлийн тосоод үргэлжлээ бол маш сайн 20-30 минут байлглаа. Халуун бүлээ усаар маш сайн зайлна. За зайлангуудаа тага кондишнер хэрэглэхгүй. Зайлна гэдэг нь болохоор ямар учиртай юм гэхээр үсний гол руу тэжээлийн тос чинь авах ёстой тэжээл авчна гэсэн. Авчна. Илүү үлдэгдлийг гаргана. Илүү тэр хайрсан давхар дээр байгаа үлдэгдлийг халуун бүлээ усаар зайлна. Зайлчаад зайлсныхаа араас кондишн ч өөрөө хаалт хийх буюу чигшлэг өгöd байгаа юм. Тэ? Тийм учраас одоо шампунь, кондишн гэж хоёулаа цуг үйлдвэрээс гараад байгаа шалтгаан учир шалтгааны нэг нь хэрээг гаргаж ийн, нэг нь хаалтыг нийцж өгч. Учир шалтгаан ерөөсөө тэр. Тэгэхээр араас нь кондишнаа үзүр хэсэгтээ хөнгөн бид нөр хаалтыг хийчих болж байна. Тэ? За гарах гэж байгаа тохиолдол шүү дээ. Гарахгүй тохиолдол бол тэжээлийн тосоод хүрсэн бол маш сайн зайлаад гарах чинь гэсэн. Тэгэл болоо юм гэж байна тийм болоо. Унтчих юм байна гэдэг чинь нөгөө унтч ерөөсөө бас болохгүй шүү. Харин тийм байна. Тэжээлийн үсийг нойтон дээр нь ингээд шууд унтаад өгдөг шүү дээ. Тэ бид нар ингээд орой усанд орчаал унтаад өгдөг. Аль болох үсээ хатаажаад унтаарай. Шууд унтчихаар хуух амьсгалдаг. Хуух амьсгалахгүй болгоо ичиж байгаа. Тэр ингээд нойтон ингээд хэвтээд нэг юм асуучих уу яана. Одоо яг энэ дээр марчих гээд байна. Бид нэг орой унтахдаа үсээ боогоод унтдаг, задгаа тавиад унтдаг. Энэ хоёрын харин аль нь зөв вэ? Задгаа тавьж унтах хэрэгтэй. Боож унтах юм бол нөгөө миний хэлдгээр нөгөө боолт өөрөө бас уналтыг үсгдэг гэсэн тий. Тэгэхээр бас л үсч унана тасран хэцүү юм. Задгаа тавихаар ингээ халууцаал ингээ байж ядаад одоо гут дээрээ ингэж боож өчөөд унтчихдаг байхгүй бас болохгүй юм байна шүү. Тэгэхээр тэгж унтахаар хоёлоо за одоо л мэддэхгүй 10 жилийн дараа ч юм уу 15 жилийн дараа ч юм уу орой хэсэг чинь 2 шанааны хэсэг чинь сэрэгжэл хоошгоо ингээл тухчин томрол ингэж ирнэ гэсэн. Тэр бол ингээ эрсдэл. Тэгэхээр үсээ амир хөнгөн байлгахын тулд яах ёстой вэ? Тогтмол гоё хэлбэртэй тайралтай хийлгэж явах ёстой. Тэ үзүүрийнхаа гэмтлийг авч явах ёстой. Энэ бол хамгийн шаардлагатай зүйл нь болж байна. Ер нь тэгээд яг нөгөө өөрийгөө эрүүл өстэй байна гэдгээ яаж таних мэдэх үү ер нь? Эрүүл өстэй байна гэдэг нь шинж тэмдэгч юм уу те? Эрүүл өс өөрөө ингээ гоё гялалцдаг. Гялтганаад ингээ ирдэг. Эрүүл одоо бодог ерөөсө би огт боддгоо. Би огт ерөөсө бодог хэрэглэдэггүй. Би бодог хэрэглэхгүй байгаа нь миний эрүүл гэж ойлгоод байдаг. Үгүй no. Үгүй шүү. Одоо танаас сонс. Үгүй гэж. Бодог өөрөө бас давхар өсөнд хайрсан одоо нар салхинаас бас хамгаалж өгч байдаг. Одоо гадны гэмтлээс хамгаалж өгч байдаг. Эрүүл ус өөрөө гялалцдаг, илүү одоо ийм гялтгансан намирсан байж өгдөг. Эрүүл бос ус болохоор илүү ийм маатан хэлбэртэй одоо бүрсгэр болж ирдэг. Тэгэхээр эрүүл усыг бол за таны ус эрүүл байна гэж харах юм өнцөг бол угаасаа гадна төрхөөс харах байдлыг бол харах юм бол шууд гялцж харагдана. Гялтганж харагдана гэсэн. Төгөлчдөг. Тийм байгаад байна. Нэмэгчэнд асуулт байна уу даа? Ер нь усмэлт хэвэн болон хэвэн бус гэж яддаг бол бид гурав сая хоорондоо бас тодорхой баг зэрэг мэдээлэл бол хоорондоо солилцсон. Гэтэл мэрэгжлийн үднээс бол мэдэхгүй байгаа. Хэвийн ус гэх юм бол ер нь бол бид нар үсэндээ хамгийн чухал юм бол улиралдаа нэг удаа үсээ сайн гэмтлээ сайн ахуулаад тайруулж ах хэвээр. Улиралдаа нэг удаа өнгөлгөөний будаг гэж байдаг. Өнгөлөж будаг гэдэг нь болохоор ямар учиртай юм будаг бол яг биш. Хүмүүс сэрийг аягүй сайн мэддэггүй юм шиг санагддаг. Өнгөлөж будаг нь болохоор 70% тижэл 30% будаг орсон үсний зөвхөн одоо тэр хайрсан давхар дээр хаалт хийж өгдөг. Одоо арсаар бол нарны тус шиг үйлчилгээтэй. Улиралдаа нэг удаа тэр өнгөлгөөний будгийг хийгээ явснаар тэр үс өөрөө цаашдаа одоо гадны нөлөөнөөс шороотоос нар салхитэй юу гэдгийг хүүтэн агаар халуун агаар энэ бүхнээс гэмтэхгүй байх нэ. Бид нар өдөр тутмын синс эндөө бас хэрэгэлдэж штэ. Тийм юмнаас бас гэмтэхгүй байх нэ. Энэ бол ерөөсөө үсээ өөрөө 100% хамгаалж байгаа юм. Тэгэхээр улиралдаа нэг удаа өнгөлөгч будаг гэдэг юм хийлгэж авах хэрэгтэй. Тэр нь болохоор 30% будгаараа тухайн хүнийх нь өөрийнх нь үсний өнгийг л жоохон сэргээж өгдөг. Тэгэхээс будаг шиг одоо ингээл хүчтэй өнгөөгдгөө. Бодог өөрөө шүлт штэ. Тэнгүүд шүлтээр ингэж үсний хар пигментийг чинь шатааж өгөөд өнгөнд хувиргаад байгаа юм чинь л бодог байхгүй юу? Тэнгүүд тэр өнгөлөж бодог нь болохоор зөвхөн 30% нь бодог орсон үсний өнгийг зүгээр сэргээж өгөнгөө 70% одоо тижээлээрээ үсний хайрсан давхар дээр хаалт хийж өгдөг, нар сархлнаас хамгаалж өгдөг тийм бүрхүүл үсгдэг тийм юм байдаг. Тэгэхээр улиралдаа нэг удаа өнгөлөгч бодгаа хийгээд одоо үсээ будах сонирхолгүй хүмүүс байгаа штэ тий. Тэнгүүд улиралдаа нэг удаа өнгөлөгч бодгаа хийгээ явахад бол үс гэдэг бол энэ гоё эрүүл байна.
эрүүл ус нь одоо тийм гэмтсэн үсийг ямар ус гэж хэлээд байгаа юм бэ гэхээр байнгын одоо хим хийж гин, байнгын будаг хэрэглэж гин тий. Будаг өөрөө шүлтгээ илчлээ шүү дээ. Тэнгүүд байнга будаг хэрэглээд байгаа ус чил өөрөө шүлтээр шатаагаал ингээл үсийг хатууруулаад борчиг болгоод байгаа юм чинь мэдээж тэр ус чийршлийг үсэж гин тий, тижээлийг үсэж гин. Тэр болгон бас өгч чадж гин үгүй юу гэдэг чинь өөрөө үсийг бас гэмтээгээд байгаа л гэсэн үг. Тэгэхээр ямарваа ямиг нөгөө хэмжээ хязгаартай яг зөв зохицуулж хийвэл нөгөө юм болно. Буруу зохицуулбал хор олно гэдэг шиг тий. Яг тийм байх хэвээр. Манай нөгөө аавын талаас нөгөө буурал удамтай. Тэг миний санах юм манай аав 30 наснаас ихсүүлэл 70 болгон боддог байхгүй юу. Тэгэд би айгу санаа зовдөг гэсэн одоо яана байнга ингээл ийм бодгаар будаа тэгээд ер нь одоо буурал устай холбогдлолтойгоор ингэж байнга будах нь үсэнд ер нь зөв үү эрүүл үү яаж энийг ингээд хамгийн боломж зөв вариантаар шийдэх үү? Ус өөрөө 98% нь уураг, 2% нь уснаас бүтдэг. Үстнийг энэ болцооны доор байгаа хялгсан нарийн судснуудаас одоо шимт хижил үсээ өөр авч идэг. Нэгсэн доо тэр судснаас хоолж идэг. Тэгэхээр үс гэдэг эргэтэн цустай холбоотой болчихж байгаа байхгүй юу? Цустай холбоотой болоод химийн эмчилгээнд явсан хүмүүс ус нь унаад байна тий. Биеийн өвдсөн хүмүүс ус нь унаад байна. Цус багталтай хүний ус унж байна. Шингэн байна. Тэгэхээр бид нэр юун дээр анхаарах вэ гэхээр дотор одоо цусаа сайн төлжүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр өнөөдөр одоо ус унжаа байвал би шинжилгээ өгөх хэрэгтэй юм байна гэдэг ийм мэдтгүнтэй байх хэрэгтэй. Яг эрүүл мэндийн хувьд бол ус өөрөө яг анхан шатны өөрийгөө илэрхийлж идэг эргэтэн гэсэн. За цагаан усны хувьд болохоор нөгөө цустай холбоотой гэдгээр банк будна гэдэг бол өөрийгөө эрүүл мэндийн эрсдэлд оруулж байгаа. Тэр бол химийн нэгдэл штэ будаг гэдэг чинь. Цустай холбоот будаг түрхээд байна гэдэг чинь илгэнд нөлөөлөх үү нөлөөлнө тий. Цус нь нөлөөлөх үү нөлөөлөх боломжтой байхгүй юу? Тэрийг банк будахгүй ямар арга байх ёстой вэ гэхээр будагтай усны шампунь хэрэглэх ёстой. Бид нар нөгөө нэг бусээ будаж авчаал гараа явангуудаа хамаагүй шампунь аваад хэрэглэжтэй шүү дээ. Тэр чинь зүгээр хэр гаргаад байгаа хэр гаргангаа будгийг урсгаад байгаа шампунь байхгүй юу? Тэгэхээр будагтай усны гэхээр будгийг хадгалаад нэгсэн. Тий, будагтай усны шампунь нь болохоор будгийг хадгалангаа хэрээн гаргаад байгаа шампунь. Тэнгүүтээ угаалтынхаа татамжуудыг холбуулах хэрэгтэй. Өдөр болгон хүмүүс усаа угаагаад байдаг шүү дээ. Би өдөр болгон угаахгүй л бол чаддгүй гэдэг. Тэр маш буруу. Өөрийн одоо тусан будаг нь гарна гэсэн үг шүү. Угаах тусан будаг нь гарна. Дээрээс нь хууханд байх ёстой чийг таслаг гэж юм байдаг. Тэр нь байхгүй болчихдог. Тэрийг юу ч гүн ингээд аваад устгачдаг. Тэнгүүт нөгөө өөрийнх нь идэж ууж байгаа хоолт ижээлэр би эргэтэн ч өөр амар ухаантай шүү дээ. Би хоолт ижээлэр ингээд тосоо өөрөө ялгаруулаад эхэлдэг. Тэнгүүд миний угаагаад тах тусмал маргааш нь тослогччод ах юм ингээ яриад байдаг. Энэ бол ер нь бол өөрсдөө айгүй сайн мэдлэгтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр угаалтынхаа татамжийг ч нэг 2-3 хоногт тодорхой тэгээд будагтай усны шампунаа хэрэглэх хэрэгтэй. Миний эрүүл мэнд өнөөдөр гоё сайхан харагдах нь чухал ч гэсэн давхар эрүүл мэнд явж байгаа юм чинь бас зарим юм золиос байх хэрэгтэй тий. Нэг төвчж агаад одоо 7 хоног гэдэг ч юм бол амар ойрхон хугацаа байхгүй юу? Би бол одоо бас яг наадмын тэр чинь мангар стресстэй чинь. Одоо ингээд сая би бас Солонгос явж байгаа нэг дүрхдэг юм авлаа л да. Тэгэхгүй л 10 тоноор баг 14 5 20 ч унахгүйгээр ингээд цагаан ус ингээд яр цагаал гараад ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд би өөрөө нэг жоон цайвар өнгөөр будах гэхээр яг надад зохгүй байгаа байхгүй юу? Тэгвэл би юг нь усыг одоо аль болох янз янзын шаар ногоон өнгөр будах амар дурггүй. Тэгээ нөгөө аль натурал байх сонирхол өндөртэй. Тэгээд илүү дутуу юм ерөөсөө хийм юм хийлгүүлдэггүй ингээд яг натуралаараа ингээд хөрх юм байгаад байгаа байхгүй. Тэгэл үсээ цагаан ус гараад ирж байгаа байхгүй. Цагаан ус гараад ирэхээр хүнд яадаг вэ гэхээр ингээд юм ядруу доор иш шинэ амтан гэдэг шиг яг тийж харагдсан. Энэ удаад будахгүйгээр ямар арга хэрэглэх вэ гэсэн чинь нэг юм одоо надад энэ хүнд явж байгаа л та би Солонгосоос өрхтөг одоо помп ингээд юу помп байдаг. Яг Солонгосны будаг шиг юм байдаг. Тий. Нэг удаадаа ингээ аргалах юмнуудыг байдаг. Тийм юмыг бүр сүлдээ аргалаад л яг бол будаг гэдэг нь зарим өсчин дээр очингууд ингээ будаг зүгээрээ гэдэг байхгүй. Зүгээр штэ ингээл над чинь ингээл нөгөө ургамлын гарал маралтай гэл гисэн ч гэсэн чи будаг штэ гэл. Тэнгүүд би сая нэг ийм Солонгос яваад яг ийм асан байхгүй ингээ. Тэнгүүд яг сая орж ирэхдээ би бас энийг хүндээ ингэж за гэгээд ороод ирж байгаа байхгүй. Бүр аргалах юмас одоо бас бодож хэрэгтэй. Яг зөв нэг ийм мэрхүү юм Солонгосоос би бас болохгүй юм шүү дээ. 7 хоног нэг гэдэг бол наад чинь бас аюултай. Амар аюултай. Дээрэс нь бид нар бас ямар будаг хэрэглэж байгаагаа бас амар бодох хэрэгтэй. Салааны будаг болохоор өөрөө брэнд будагнууд бол өөрөө одоо бүх юм одоо орс найрлага бүх юм нь үнэхээр одоо мэргэжлийн цаана эрдэмтэд доктор бүгдөө ингээд ажиллаж байгаа. Тэр хүмүүс
энэ үсэнд одоо химийн нийтлүүд нь сайн чанарын химийн нийтлүүд орсон байдаг гэсэн үг. Ховт авдар ядаж л үүсэхгүй ч юм уу тий. Гадуур зарагдж байгаа мастарч байгаагүй бодгийг бол би яг хэлж мэдэхгүй. Гэхдээ би ганц 2 удаа нэг дэлгүүр аваад ингээ хэрэглэж байгаануудыг би ингээ хойтлоос нь орснаар нь харахад бас амар элементүүд бас орсон харагдчихл лээсэн. Тэгэхээр бид нөгөө ямар юм ууж идэхдээ бидний өөрийн сонголт гэдэг шиг боломжтой болвол ер нь салондоо яг нөгөө мэрэгжлийн буурал усны будгаар нь бодуулж байвал тэр нь тогтцсон ядаж л удаан байдаг. Барилт нь удаан байдаг. Бахна штэ. Тийм шууд одоо дэлгүүртээ дэлгүүрийн лангуунаас ороод гэртээ өөрөө будаж бас болохгүй л гэсэн үг шүү дээ. Бид нар нөгөө эмээсэн ороод хамаагүй юм аваад гэх шиг юм болох гэдэг байхгүй яг үнэндээ тэр бас мэдв штэ юм шүү. Тэгэхээр мэрэгжлийн юмнууд бас ойлголоо нөгөө будагтай усны шампанаар угаах айгу зөв юм гэдгийг ойлголоо. Тийм биш. Будагтай усны шампан айгу зөв. Тэгээд усаа угаахдаа хитрхийн халуун ус угаагаад байдаг хүмүүс байдаг тий. Халуун ус өөрөө халуун байх тусмаа л усыг хууршуулад улам нөгөө будгийг гаргаад байгаа. Будаг чи өөрөө тэдээс тэдэн угаалтын дараа гарна гэсэн юм байгаа штэ. Цагаан ус гэдэг чи өөрөө өвчтсөн ус ахгүй юу? Өвчтсөн усан дээр будаг хүлээж авахтаа амар муу. Одоо эрүүл усан дээр будаг амар сайн хүлээж авдаг. Хоорондоо харилцаж чаддаг гэсэн үг. Будаг ус хоёр өвчтсөн ус бол харилцахгүй ингээ гүлээчдэг. Тэнгүү тэрэн дээр хүчээр л ингээд одоо яг будагтай усны одоо буурал усны будаг гэдэг имийг хүчээр авч тавиад тогтоогоод байгаа шүү дээ. Тэнгүү тэр тогтоох явц нь угаасаа хугацаатай. Тэгэхээр тэрийг угаалтаа бид нар амар зөв зохицуулах шүү дээ. Өдөр болгон халдуулах хэрэгтэй. Ингэжээч бид нар эргүүлээд үсээ эрүүлээр авч үлдэх. Бас эрүүл мэндэд тий анхаарах юм болж байгаа гэсэн үг. Тэгээ одоо нөгөө угаахгүй байдаангууд нөгөө таслагтаад ирэнгүү тэрийг яаж даван болох вэ? Халтуулаад ирэхээр тослогчоод амар хурдан тослогчоод авал зарим хүмүүс чинь тэгэд идэв штэ ингээд өдөр болгон угаахгүй л юм. Өдөр болгон угаахгүй л гэд би нэг сая ярьсан штэ. Өдөр болгон угаагаад тахаар л нүсний баланс гэдэг юм чинь алдагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдгүй л мэдгүй л өдөр болгон угаагаад байгаа гэсэн үг. Тэгэхээр аль болох балансаа тэнцвэржүүлэхийн тулд бид нөр яах хэрэгтэй вэ? Тэгэхээр угаалтаа жоохон холдуулах хэрэгтэй. Холдуулаад ирэхээр чи өөрөө тавьчих. Үс гэдэг эргэтэн өөрөө амар хурдан тасамтгай хэрэгтэй. Одоо өөрөө нэг тийжсэн одоо та гурав айл бүгдөрөл айгуул намайг хэлэнгүүт мэдэн дээ. Шампан аваад нэг гоё шампан нэг энэ нөгөө найзаа энэ амар гоё шампан штэ гэдэг. Өө тий надад аваад хэрэглээгээ хэрэглэнгүүт нөгөө ус нь амар гоё эхлээд гоё болж агаад явц тундаа нөгөө будгийн шампан нэг тийм анхны мэдрэмж авахгүй байдаг тий. Тэр яагаад тэгээд байгаа юм гэхээр ус амар хурдан тасчдаг хэрэгтэй байхгүй юу? Нүүрний бодтой адилхан юм шүү дээ. Бүтээгдэхүүн хэрэглэнгүүт хямдхан бүтээгдэхүүн ангууд тохирохгүй болоод тэгвэл нөгөө байнгын нөгөө бүтээгдэхүүнээ сольж явах хэрэгтэй. Одоо гэртээ будагтай усны шампан, за ус чинь хураашаад байвал одоо цахилгаанжаад байвал одоо эмчилт тэжээлтэй шампан ч юм уу. Ингээд хоёр шампаноо ээлжлэж хэрэглээд байвал тэр ус дандаа шинэ мэдрэмж аваад нэг шампанаар удаан хэрэглэх дэмэл гэсэн үг байхгүй. Энэ нөгөө тослогжолт гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг одоо нөгөө хуурай усны шампун гэдэг шүү дээ. Цацаал ингэждэг. Тэр ер нь зүгээр тэр одоо тэр ер нь бол яг нэг хөдөө гадаа явах ч юм уу тийм тохиолдолд бол үсийг хөнгөн сэргээж өгч байгаа. Тэр сэргээх мэдрэмжийн л хүч байгаа үсэн дээр. Дэлхийн ертөнц ер нь нэг энэ буурал усны талаар нэг юм гаргахгүй. Зогсоодог болоосоо тий. Гэхдээ тэр гарахгүй байхаа яг бол ясар их хэмжээний тэнд чинь цадалт нь энэ будагны юмнууд явж байгаа юм явж байгаа учраас энэ бол яг буурал ус гэдэг нөгөө би өвчтсөн ус гэд хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр буурал усыг ер нь бол яагаад гарах шалтгаан нэг бол удамшил, хоёрт стресс, за зөв хооллолт бас буруу хооллолт байж болно. Тэнгүүд ажлын ачаал гэд энэ бүхнээс шалтгаална. Гэвч хамгийн чухал юм нь юу вэ гэхээр ерөөсөө л бид нэр ус 98% уурах гэсэн шүү дээ. Бид нэр шин тэжээлтэй хоол унд хэрэглэх хэрэгтэй. Сайн усаа уух хэрэгтэй. Гаднаас нь сайн тэжээлээ уух. За ус ууя. Гаднаас нь маш сайн шалгуудлаа тий. Маш сайн тэжээлээ уух хэрэгтэй. Тэжээлээ өгөөд одоо тэр уурах гэдэг юм алдагдаад байгаа юм өгөөд байх юм бол цаа ус гарахгүй байх боломжтой байхгүй юу? Болох юм уу? Тийм боломжтой байхгүй юу? Би ч одоо гөгшрөөд л одоо өөрийгөө цагаан ус минь гараад байна л гэж бодоод Яг байсан. насжилт бол байгаа л да. Одоо энэ чинь зам ясны хүн би угаасаа л арьс хүртэл гундаал ирж байгаа юм чи ус хүртэл хийх боломжтой шүү дээ. Тэрийг ихсгээд байгаа, ихсүүлээд байгаа одоо нэг жилийн өмнө цаавсаа будж исэн хүн бол жилийн дараа нөгөө ойрхон тавцантай буцаар агаад жилийн дараа надад ирэхэд бүр битүү цаавстай болсон байж байгаа байхгүй юу? Энэ яагаад тэгээд байгаа юм хэрэг нөгөө будгаал хэрэглээд авахаас тэр үсэн тэжээл өснө үгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр ч улам ус хүччих байхгүй юу? Тэгэхээр бид нөр цагаан ус гарч байгаа бол эсэргээр ямар тэжээлэх вэ? Будаг биш
тижэл гэдэг юм. Тижэл одоо юу вэ? Тижилтэй одоо кератинтай маскнууд байж болж байна. Кератин ч өөрөө уурга учраас уургийн сайн нөхөж болж байна. Хуухны одоо ампулууд идэв штэ витаминууд байна. Тэрийг хэрэглэж болж байна. За 7 хоногт нэг удаа ядаж хуухаа нэг сайхан гүн цэвэрлэгийн шампанаар угаачиж болж байна тий. Ингэснээр эн чинь өөрөө үсийг амьсгалуулж байна. Тэгээд нөгөө самар сайхан самна гэдэг чинь одоо сүүл үед нэр яг үсээ самандаг хүн ховролцсон юм санагдсан. Яг түрүү яг ярьсан надад. Ерөөсөө ингээд та ингээд үсээ самна гэдэг чинь энэ нөгөө хуухан доор байгаа нөгөө нарийн судснууд чинь өөрөө амар цусны эргэлтэн сайжирдаг гэсэн үг. Энэ сам ингээд явж гинэ гэдэг чинь цусны эргэлт сайжирч байна. Массаж болж гинэ. Үсээ сайн одоо угаахтаа ингээд шампондож угаагаад тий ингээд массажлж өгнө гэдэг чинь бас цусны эргэлт сайжирч байна. Ингэснээрээ өөрөө цусны эргэлт сайжирснараа тэр үс бас өгчгүй байх нэ. Цагаас гарахгүй байх боломж нь бас байгаа аахгүй юу? Тэгээд хижээлээ сайн өгөхөөр бас тэр за одоо очиж байгаа самнаад ус байгаад байна. Тэгээ амар арчилмаар санагчлаа. Каратин юу нэ? Каратин. Уурыг хэлээ. За энэ одоо тэгвэл цагаасаа гарах удаа айгуу. Тэгээ гадуур болохоор манад ерөнхийдөө нөгөө шулуудагчтай уураг гэдэг байдаг шүү дээ. Тэр уураг бол шулуун орс найрлагатай байдаг буюу яг тижээлийн зорилттой бол биш. Уураг гэхээр тэрийг андуурчих. Яг тижээлийн нөхөн сэргийх уурагнууд байдаг. Тэр уургийг хэрэглэх ёстой. За застаг баярлалаа оюун те. Нэвтрүүлгийн цаг мэн чи жоохон боцоод ирчлээ харин чи. Асуух юм их байлаа. Гэтэ богино хугацаанд бидэнд маш гоё бүр яг ингээд загдансан газар мааж нэг чирэг ийм үү. Бид нар ингээд мэдээд байгаа юм шиг мөртлөө мэдэхгүй байгаа даа байхгүй. Мэддэг юм аа мэдэхгүй байгаа даа байхгүй. Шинэ хэд бид нар энэ ширээг ингэж за арчиндаа гэтэл энэ ширээний бүтцэн юу лээ гэдэгтэй л адилхан ер нь юм ингээд өвсөө угаан шампань ангижруулна маск хэрэглэн гэдгийг мэдээд байгаа мөртлөө яаж хэрэглэдэг мэдэхгүй байгаа даа байхгүй. Тэрнтэй адилхан оюун сэрмэн өнөөдөр бидэрт маш гоё хэрэгтэй мэдээлэл өглөө. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Намайг гоцроод ирлээ. Харин тий хоцорчлаа уучлаарай. Тэ гоё Урьж оролцуулсанд маш их баярлалаа. Би бас ингээд нөгөө мэрэгчлэрээ ингээд удаа ажиллаж байгаа ч гэсэн ингээд өөрийнхөө нөгөө дотор байгаа юм мэддэг юм а хүмүүстэй гоё төвөг хийсэн, хилчгийнсэн, мэдгүй ингээд амар хүмүүс орж ирдэг болохоор энэ нэвтрүүлэгттэйг урьсанд амар маш баярлалаа. За баярлалаа. Тэгээд мастер салан дээр нь очно хаана гэсэн бэ? Matrix. Matrix тий. Matrix гэдэг тий. Нэг модны ерэн тэнд гэдэг. Ярамгийн хаана гэсэн бэ? Ярамгийн мөнх хадагийн яг зүүн талд байгаа. Мөнх хадагийн зүүн талд. Мөнх хадаа 82-ын дунд. За очно. Баярлалаа. Очоод за литр юмаа эргээд гэдэг. Зураг авах уу яах вэ? Арилгачаа. Гүйха. За. За гурлаа зураг даралч. Дөрүүлээ. Дандаа Аста. Иргэн тавтан морил. Иргэн тавтан морил. Welcome back манайхан. За ингээд саний мен оюун сүрмэн жоох гоцроод ирсэн учраас уг нь ярилцлагын цаг нэлээд урт байсан тийм. Болно асах юм зөндөө байлаа. Тэгээд яац чи мөсөө амар шинэ бүтээгдэхүүн одоо амар гой сандаад л яг л нөгөө цагаан сар дөхөж байгаа учраас хүмүүс нэрээ цагаан сараар айгүй хэрэгтэй задлаад үзчихье. Бүр задлах юм уу? Энийг араа задлаад үзтээ айгүй дэжгүй юм байна. Бүр айгүй таалагдаад. Би одоо энийг энэ араа бас айгүй гоё юм байна. Юу юм бэ? Бүр Монгол тайлбартайгаа юм биш. Тэрэ. Яасан бэ? Зарим нэг газар энэ нэг юу юм. Байж. Энэ араа бүр орц найрлаганд юу орсон бүх юм наагаад байна. Энэ араа. Ста дэжгүй юм байна. Хайрцаг мэрцгтэй юм байхгүй юу?
Энд ганцхан хайрцагтай юм л байна да мэт. Аа. За ингээд ийм гоё. Энэ хараа серум биш үү? Оо энэ хараа айгүй хөргөн том юм шүү Ой дээ. наа чи ямар өрх юм? Энд тэгээ тосон юм байна. Тэ? Үнэр ямар үнэртэй вэ? Үнэр юм яагаад үз? За тий. За. Оо энэ ямар гоё үнэртэй бэ? Нараа. Энэ үнэрлээ. Надад өгч. Дижилхэн тосыг гэжтэй өдөө. Би гоё задлсан маш. Задлсан уу? Аа за. Их юм боллоо. Дижилхэн тос нь биш ээ. Наа серум чи айгүй гоё үнэртэй юм байна. За одоо Moments of Truth. Энэ бас айгүй гоё үнэртэй юм байна. Very nice. Айгүй гоё үнэртэй байгаа. Very nice. Одоо хараа нөгөө ASMR. За ингээд энэ хараа. Энэ хараа тэгээд айгүй гоё юм байна. Энэ юу бас монгол тайлбартай. Би ч өний монгол тайлбартай юмд амар дуртай болоод байгаа. Яг л нөгөө гадаад тайлбартай юм чи орчуулах гэж нөгөө хэлгүүн үн чи айгүй хэцүү шүү дээ. Энэ хараа тэжээлэн тосон бас айгүй гоё юм биш үү? Vegan, Pabergo, Sulfatgo гэж шүү. За тэгээд манайхаа энэ одоо нөгөө цагаан сар болгож байгаа учраас ийм хөргөн савлгаатай одоо яг хүнд хэрэгтэй өдөр тутамд хэрэглэхээр ингээл энд нь шампунь, ангижруулагч, тэгээд ийм гоё маск, тэгээд дээрэс нь серумтай бүр айгүй амар. Ямар ч хүн энийг хэрэглэхэд бүр айгүй гоё юм байна. Надад бүр айгүй таалагдсан. Тэгээд надад ингэ санагцсан. Одоо ингээд би өөрийнхөө тэр нөгөө хуруу дарам газар өсөндөлтэй болоод стрессэл, депрессэл тийм юм болсны дараа юу сургамж болсон гэхээр ер нь ямар нэгэн асуудал үүсгэхээс өмнө агнасаа л сайхан арчилж байгаа. Агнасаа л үсээ арчлаад, агнасаа л арсаа арчлаад, бүр нэг асуудал үүсэл арсны өвчлөө гараад эсвэл үс уналт талаад эсвэл ингээд юм бүр асуудал хүндрэхээс өмнө аль болох эрт ингээд арчлаад, хайрлаад явж ангууд тэр асуудал үүсэх эрсдлийг хазж байгаа байхгүй. Тэгэхээр нэг нэгэндээ өгөх гой бэлгийн нэг юм те. За тэгээ бид гуравтгаас BT God-аас бэлэг ирсэн байгаа шүү. Тэгээ за хоёртаа ингээ би энэ бэлгийг би өгч байгаа доо маш их баяртай байна. За ингээ хоёртаа би өөрөө өгч байгаа доо. Чи сая гарч худалдаж авчаад ирсэн шүү дээ. За гэлала. Вау, BT God-таас та баярлалаа. Гэтэ та санаж байл нөгөө нэг яг манай өмнөх дугаар дээр байсан Beauty God-ийн нүүрний мист бол best. Тэгээд тэр юу бас амар гоё байсан. Амар гоё байсан. Нөгөө нарны цэс бас гоё байсан тий. Би тэгээд яг үнийг хэлэхэд ингээд монголчууд яга тийм гоё юм хийдэг болсон гэж итгэхгүйсэн байхгүй. Яг бүтэн нэг юм хайрцаг хэрглэж үзээд бүр дараа нь өөрөө очиж худалдаж авсан. Үнэхээр гоё хүрхий. За тэгээ манайхаа энэ хараа ингээд хүнд ингээд цагаан сараа бэлгэн дөхөөд үнэхээр надад бол энэ бол айгүй гоё таалагдчихж байна. Араа шампуньтай, ангижуулагчтай, масктай, серумтай энэ бол яг ингээд яг нэг юм гоё багц хэрэглээ. Хүн болгон ер нь шампунь ангижуулагчуд гэртүүд заавал ер нь амар чухал аваад байдаг. Энэ бол өстой бүр цагаан сараар тэгээд нөгөө нэг жоохон бахад аймс авахд амар тэнэг гэдэгсэн. Одоо аймс аваад амар баярлдаг шиг. Одоо яг иймэрхүү багц аваад амар баярлдаг. Ийм бэлэг цагаан сар надад өгвөл би баярлна шүү. Тий, хэрэгтэй хэрэггүй янз бүрийн байснаас хэрэгтэй ашиглах юм ээ л өгсөн юм. Тэгээд сүүлийн үед яг нөгөө госгоны янд маш олон төрлийн брэндүүд гарч байгаа. Тэгээд BT God-ийн энэ юмнууд нь бол надад бас их таалагдаад байгаа. Ер нь тийм шүү. Цавлгаа болон ер нь айгүй багцтай хэрглэж байгаа. Тий, их таалагдчихж байгаа. Крем нь бас их гоё юм байлээ. Крем нь хэрглэж утсан уу? Хэрглэж утсан уу? Нүг зарим кремнүүд нөгөө цохгүй, ягаан сүртэй, шар сүртэй гэл ингээл гадаг шүү дээ. Тэр бүр айгүй гоё нүг яг өө дараад тэгээ тийм өтгөн хит өтгөн биш. Айгу чигшэлтэй тийм зарим кремүүд өчгөн айрсан гээл сүний ингээд хуурайсан юм шиг тэгэж харагдлаа. Тэр нүрний савн бас гоё байсан те хөөстэй. Та таньдсан. Тий. Тэр гоёсан. Тэгээд ер нь юу л та нөгөө цэцгийн нэг дэлгүүрийн юу орсон чи цэцэг авсан ч өтер амар байсан тий. Гэвч бэлэг авахаар л баярлдаг хүмүүс юм уу шүү. Яа нэг юм муухай нөгөө мөнгө хардаг хүмүүс гэдэг шиг. Жаа бэлэг ирсэн чи бүр ингээд баярлаа гэл. Гэтэ ялцчгүй хэрглэж үзээд үнэхэр гоё исэн болохоор тэрийг хэлж байгаа шүү. Тэгээд Beauty God-ийг ахагч нартай баярлалаа. За нэрсээ баярлалаа. Маш гоё бэлэг өгсөн. Үнэхээр баярлалаа. Тэгээд дээрэс нь манайхаа энэ нэрээ бас эдний юмуд бүтээтүнд айгуу дайжгүй байсан шүү. Надад бол айгуу таалагдсан. Especially тэр мисти. Энийг хөөрхөн ягаан мист. Том жижиг хоёр ирсэн шүү дээ. Санаж байна уу тий? Тэр нэг жижигэн талаар цүнхэндээ жижигэн цүнхтэй бол аваа явчихын. Томыг талаар зэрэг гэртээ хэрэглэжүүл айгуу зүгээр санаж. Би охиндоо алдсан тэр мистик. Манай би авлаа гэж алдсан шүү дээ. Одоо тэгээд булаалгадаг байж байгаа л охин чинь том болоод эсрэгээр ээжүүд нь булаадаг байт юм шүү. Тийм шүү дээ. Ер нь тэгдэг болчих тий. Тэгээ ер нь бодоодсэн чинь одоо нэрээ
бид нар яг саяны мэдгүй мэддэг юм мөртлөө мэддэггүй юмнууд ахиух сая богино хугацаанд манай оюун сүрэн маань айгүй гоё хилээд өчлөө тийм. Би бүр яг үндэ хараа яг тэгдэг. Тэжээлийн тосоогоо шууд ингээд одоо ингээд гэртээ очиод тэжээлийн тосыг ингээд дөрвчээл ингэж байж байгаа л угаагтаа ингээд шампандаа л арилгаал ингээд угаачдаг гэсэн чинь no 2 удаа 3 удаа бүр шампандж угааж одоо хэрийг арилгаж байгаа тэжээлийн тосоо дөрөх юм биш үү манайхаа. Яа. Тэрийг мэдхгүй байсан байна. Тий. Тэгээд тэр нөгөө юг улирал тутам үсэд хайруул гэдгийг бас бодож тайлалаа тий. Би үлэрний яг зүгээр тэний хүний тэнгэр вэ гэдэг чинь заримдаа явж байгаа бол тариулж жоохон доороос нь асуулчаа ахуулч салаалчлаа асуулчаа гэд ахуулчаад байдаг юм. Ахуулчаад байдаггүй. Ер нь тех систем байна. Тэгээд тэр угаалтай холдуул гэдэг бас зүг байна тий. Баян үсээ угаад ах нь бас буруу байсан. Тэжээл хэрэгтэй бас нөгөө амин дэм хэрэглэх юм бол энэ цагаан өснүүд маань бас их багасах ягаар юм бэ? Нэрээ бас айгүй хэрэгтэйнүүд юм шүү те. Тийм байна. Гоё. Өнөөдөр дугаараас та гоё болж өнгөрчлөө. Бас мэдээ өгсөн чинь амар бүр сэтгэл сар гоё болчлоо. Манай шир хөтлөгчд ямар вэ? Манайхан сэтгэлээ бичээрээ. Гайгүй. Манай зочин хөтлөгч эмүүжин байна танарт хэрэг тавьсан байна. Яс өнөөдөр ингэж хөтлсөн чи витертэй хөтлсөн чинь ер нь ямар болж байгаа болохоор энэ болохоор гэнэ. Энэ хоёр нэг гасхна хүмүүсээ нөө яаж байна. Анх удаага хөтлж байгаа болохоор нөгөө шууд ингэж яаж байгаа болохоор эхлээд амар сандраад ирээд байсан. Тэгээд одоо болохоор айгу тухтайл байна. Одоо би энэ цаашаа тэгээд жоохон хөтлөөд нэг 2 цаг явж чадхаар байна уу? Чадаад өргөжлүүл чи манайха 2 цаг цаашаа дөргөтэй тий. Ер нь яг байх мэдээж би яг нэгдүгээр курстай бас яг ингэжсэн нөгөө X төц биш ээ. Өнгөт инээд тэр үед үлзий хөвч 12 давхар гээд тэгээ нэг хүн болгоны нүдэндээ нүүрэн дээр нь ингээл нөгөө сандал дээр нь сууж байгаа л инээгээл хажуудлан сууж байгаа хүмүүс дээр бүр үүр мөр дээр цохиж мохол юм инээдэг 12 давхар гээд тиймд н орж исэн баг. Өнгөт нэгдүгээр курс тэр чинь нөгөө дандаа том жүжигчд үлзийхөө хөвч салбаатаа гэдэр ингээл намайг одоо ингэ шүү гэл тэнгуүтийг гудамжинд ингээд сууж байгаа нөгөө нууц дуран ажилдаг. Тэгээ би ингээд энэ сууж байгаа хүмүүсийг ингээд нүү сууж муудын сонио уншаад бүр инээж байгаа гэд ингээд инээдэгс. Тэд надад бүр амар хэцүү байсан байхгүй. Гэтэл би ингээд одоо л би яг ингээд зөрөгтэй хийвэл би яг цаашаа би яг алах гад яана би яг хүмүүс танигдаад эдгээр намайг ингээд продакшнда аавна гэж би бодолтой байсан байхгүй юу. Тэгэд миний сүултээ ингээд амар удаа инег гэж миний энүүгээр татаад би бүр сүлдээ инеж гээ инеж чадгаа байгаад тэгэл хүнд ер нь ингээд хүнд амар боломжууд амар гоё гарч ирдэг байхгүй. Тэгээд чамд ч өнөөдөр бас юм гоё хөтөлгөө хийхэд эн чинь бас тэг хүн нүүр хагаран тань гэдэг тэр үед хүн юу гэж боддөг вэ гэхээр би одоо л би чадах хэвээр би өнөөдөр чадахгүй л би болохгүй байна гэж хүн боддог байхгүй. Яг тайзан дээр би яс 2 дугаар курстай яг тэгж гарч исэн. Тэгэл бүх жүжигч шинэ үед дуудаал намайг тэгэл бүх тайзан дээр за энэ шинээр сөөсөөс ирсэн 2 дугаар курсын дээр бацаан гараад иртээ гэх. Би за эрхүүгийн хавар гэдэг дундаар шинээс ирсэн оюутан шүү ингээ гараа шүү тайзан дээр тоглоод гэж юу тоглож мэдгүй юм фсрасаар тоглох харъя чамаа гэл. Тэгэл би сайн манайхаа гэж мэгэл тэгсэн ёо ингээл өвдөм бүх юм чичрэл баг хөх мах чичирж байсан. Тэгэд ингээл тэнд чи манай бооя хүрлээх гэл те байг ингээл дандаа ундраа гэж бүх томж шүү дээ ингээл араас утсан. Тэгэд тэнд чин тайзан дээр асяах та битэр хоёлаа гараал. Яа. Би одоо л харж харуулахгүй би хизээж харуулахгүй байна гэж дотроо бодоод тэгэл гарч ирсэн. Яг одоо л тэгэхээр дүүдээ эмүүжин дүүдээ бас амжилт төсөн уран бүтээлийн тийм тэгээд мундаг жүжигчин болоорой мэдөө тэгээд өнөөдөр хамтдаа зочин хөтлөгч хийсэн эмүүжиндээ маш их баярлалаа тэгээд баярлалаа. Анхных хэд гоё нөө сайн байна. Хөөрхөн шүү дээ. Болж за дуусах нэвтрүүлгээ. За ингээд ингэдэг ба. За нөгөө нэг урайгаа хэлээд тэгээд дуусгая. Одоо ингэ шүү. За терминал нэгтэг гэд биелэнгүүд таныг хөтлөнө гэд дуусдаг баг шүү. За тэгээд хамт нэг терминал нэгтэг таныг хөтлөнө. Баярлалаа. Дараа 7 хоногийн 4 дахь өдөр уулзгай. 14 цагаас